Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Цахимч подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр уламжлалт ангаа ухаан сэдвээр ярилцахаар бусдад устдахгүй ангаа ухааны мам тацын хийдийн тэргүүн хам Монгол Улсын гавьяат эмч Нацагдор Чамбыг зочноор орсон байгаа. Монголын уламжлалт эмнэлэг сургалтын Мамб Дацсан төв Хоточ Манаран Бэх сургуулийг үүсгэн байгуулагч Монгол Улсын хүний гавьяат эмч профессор Хамблам Нацагдорж тэрээр 1975 оноос уламжлалт ангаа ухааныг судалж эмчийн мэргэжил эзэмшсэн. 2005 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлагаар хүний гавьяат эмч цол бүрдсэн бөгөөд Монгол Улсын төдийгүй дэлхийн нэр хүндтэй шагналуудын эзэн Монголын болон дэлхийн буддын шашны нэрт зүтгэлтэн соён гэгээрүүлэгч профессор багш юм. Хамблам доктор профессор Нацагдорчин олон мянган жилийн түүхтэй уламжлалт ангаа ухааныг 1990 оноос ахин сэргээн хөгжүүлж Монгол улсад төдийгүй дэлхийн нийтэд таниулж хүн ардыг эмчилж ирсэн дадлаг туршлагатай нэр хүндтэй эмч бодож юм. Түүний амьдрал ажил үйлсээр дамжуулан Монголын уламжлалт ангаа ухаан шашин түүх соёлыг харуулсан The Medicine Buddha баримтат киног Английн IQ Films компани дэлхийн соён гэгээрүүлэгчид цуврал баримтат киноны хүрээнд бүтээн дэлхийн 40 гаруй улсад гаргаад байна. Хамблам Нацагдорж 2021 онд COVID-19 халдвар төвчний голомтод орж ажиллан COVID-19-ийг уламжлалт ангаа ухаанаар дагнан эмчилж эдгээсэн. 2023 онд Английн Кембрижийн их сургуульд COVID-19-ийг уламжлалт ангаа ухаанаар дагнан эмчилсэн сэдвээр лекц тавьсан юм. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр бид хоёрын яриа бол эхлээд их гоё түүхээс эхлэе гэж би бас хувьдаа бодож байна. Тэгэхээр бол таны хувьд анх уламжлалт ангаа ухаанд яаж суралцжээ? Тэр түүхээсээ та хуваалцаж эхлэеч. За миний хувьд бол 1974 оноос эхэлж бас техникум сурж явахдаа уугурч Монгол бичгийг уншиж бидээ сурж илээ. Тэрнээсээ уламжлаад төвд дорж байгаа хар сурах гэдэг тэр номыг олж авч ингээд төвд хэлийг үзэж эхэлж явж байсгаад тэгээд 1975 онд надад азар тэр дээр үеийн Отч Маранбуудаас ангаа ухааны ном зурхаад сурсан багш маань тааралдаж тэр багш надад Монголын уламжлалт ангаа ухааны яг шүнгийн сургалт гэж юу байсан? Отч Маранбууд алдартай Отч Маранбууд ямар номоор үздэг байсан? Яаж сурж ийсэн? Ямар дадлага туршлага хийж ийсэн гэдэг талаас нь бүгдийг зааж сургасан. Тэрний хажуугаар бас зурхаа ухааныг бас хэлж заасан. Ингэж л миний уламжлалт ангаа ухаантай амьдралаа холбосон энэ их ажил үйлстэй холбосон цаг үйл бол тэнд эхэлсэн. Тэгээ 1981 онд багш маань энэ 6 жил энэ номыг үзлээ. Тэгээд энэ ном бол хүний тусыг л хийх гэсэн, хүн туслах гэсэн ном шүү дээ. Тийм учраас цаг үеэс бол эвгүй байна. Яаж игээ баригд тавьчлгүй шиг хэдэн юм хийгээд хүн туслаад явбал энэ ном үзсний ач тус гарна гэж аман зарлиг өгснөөс эхэлж би шашны их сургууль тэр үед дээд сургууль байсан. Тэгээ тэнд сурж байхдаа 81 оноос хойш би дааж ойр зургийн эмнүүд хийж тэгээ тэр үеийн олон Отч Маранбуудтай би бас холбоотой байсан. Тэр хүмүүсээс ном бас сурж ийсэн говьлтай мөнгөгүй энэ төр гээд за тэгэл Архангайд байсан, хотод байсан олон манай Санжээж Умаров гээд ингээд цохны мундаг Маранбууд байсан. Та гандаж гэсэн олон Отч Маранбууд ном үзсэн улсууд байсан. Тэднэртэй бол маш их тийм дотн зарим улсууд нь би шав орсон, заримуд нь их найз нөхдүүд байсан. Тэгэл тэр үеэс л юм хийж хүн тусалж судас үзэж хүн эмчилж шашны сургууль сурж явах лам гандан лам байхтай хүрт ингэж л энэ ажил руу орсон л доо. Тэгэхээр 1974 он гэдэг ер нь бол 74 он 80 он гэдэг яхад тухайн цаг үед ч яг энэ уламжлалт ангаа ухаан шашин соёл бол ер нь хаагдмал. Тэгэхээр та яг тэр үед багш нартайгаа хэрхэн уулздаг вэ? Нээлттэй ингээд нөгөө олон нийтийн сургалт гэдэг шиг юм бол тухайн үед бол хаагдмал байсан баг. Тэгэхээр магадгүй тэр их хоорондоо мэдээлэл дамждаг ч гэдэг юм. Тэр их бас их сонирхолтой байсан болов уу гэж бас бодоод байгаа. Тэгэхээр манай багш бол би шарын голд байж явахдаа гэрээр нь очиж нам заалгадаг. Гэрт нь бол орой бол хүн амьтан
одоо сэрээд ирэхтэр тэгээд заримдаа өдөр очихдоор бол хаалгаад өвччихэд л одоо тэгэл ном заадаг ийм л үе байсан. Тэгээд манай тэр би нэг зүйлийг л одоо сайн ойлгож авсан. Монголын одоо их стейцүүд бол тэр коммунизмын хэцүү үед бүгд хоорондоо холбоотой байжээ. Мундаг эрдэмтэн мэргэд. Тэрний жишээ нь бол яаж ийм нөхдөр манай нэг багш надад бичиг өгсөн. За. Тэгээд энэ хүнтэй явж уулзаа. Арангаан жаргалант руу одоо ингээд явах. Би тэр үед арангаан жаргалант сумаач мэдэхгүй байна шүү дээ. Тэгээ асуу сургалж байгаа тэнд бичсэн. Тэгээд тэр бичгийг тэр хүнийг сурж уулзаад ингэсэн чинь өө би одоо тийм ном мэдтгүү одоо ерөөсөө тийм мэдхгүй гэд ингээд байсан. Тэгээд тэр багшийнхаа бичгийг би өгсөн чинь шал өөр болоод за одоо тэгвэл орой нэг уулзалтыг гээд тэгээд яхтаар хүмүүс хоорондоо маш ихтгэлтэй тэгээд тэр ном үзэж байгаа байдлын тэрэ бол одоо багш ямар нэг байдлаар тэр захиандаа бичсэн баг. Одоо энэ бол найдвартай хүн гэж хэлсэн үү те? Би бол багшийн захиа мэхэг ямар задлж үзэхгүй ш. Тэр чинь бас нэг багшийн барилдлага байж штэ. Тэгэл өгсөн. Одоо тэгээ боддог байхгүй. Тэр бичиг байсан бол сонирхолтой л байж дээ гэж одоо боддог. Тэгэхээр Монголын их маш олон эрдэмтэн мэргэд бол маш хоорондоо их уялдаатай холбоотой байсан. Итгэлтэй хүмүүсээ нэг нэгэндээ явуулж, үзүүлэхэд нь үзүүлж, гүрэм ном хийлгэхэд нь гүрэм ном хийлгэж те. Тэр нөгөө хүний үдсэн өөрийнх нь мэддэг чаддаг эрдэмүүд рүү нэг явуулж ингээд тусалж исэн зүйл бол Монголын тэр олон эрдэмтэн мэргэд лам хуургууд сайчуудын дунд бол бат гагнаас байсан юм байна гэдгийг л ойлгосон. Тэгэхээр ер нь бол их тийм одоо ингээд бодохоор их сонирхолтой бас юм адал явдалтай одоо тийм цаг үед их одоо шамдаж одоо анх сурч исэн одоо тийм төр зүрэг бол одоо сонсогдчихлаа л да. Тэгэхээр таны хувьд бол одоо ингээд гэрийн одоо шавь сургалтаар ерөнхийдөө явж хагаад шашны дээдээс ерөнхийдөө яг уламжлалгаа ухаан гэж одоо томилогдчихэв. Эсвэл бол одоо яг өөрийн сонирхлоор илүү одоо ингээд хувийн шугамар гэх юм уу тэгж ер нь сурч яв. Тэгэхээр монголчуудын ерөөсө сургалтын хоёр том арга сурж исэн аргууд байдаг л дээ. Нэг нь эхний дээр үедээ бол манай эртний өмнөх бол манай эртнээс хойш бол их зөнх нь бол шавь сургалт байсан. За тэгээд шавь сургалтаасаа бол одоо мам датсангууд байгуулагдсан цагаас эхлээд тэр мам датсан гэдэг чинь эмчний сургууль гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр байгуулагдсан цагаас эхлээд тэнхэн болоод шавь сургалт ингэж хосолсон сургалтууд уламжлалт ангаа ухаанд явж ирсэн юм билээ түүхэндээ. За миний хувьд бол тэгээд багш маань 81 оноос одоо хүн үзэд туслаа гэдэг үүрэг өгсөн. Тэгэнгүүт тэргээр явсан. Тэгтээ гамданд бол бас гадуур одоо маш олон отчмаармууд алдартай отчмаармууд байсан шүү. Зөв. Тэгэхээр би тэрнтэй одоо түрүүнд хэлсэнчлээ их дотн байлаа. Тэгтээ чинь зүгээр нэг танил биш. Очид ном үздэг л байхгүй тийм. Ном үзэн, ном хэлэлцэн тийм. Ингэж яваад сүүлдээ миний одоо тэр зарим одоо хотод байсан багш нар чойрын гүн ухааны алдартай гөвш байсан мөртлөө ангаа ухааны ном үзсэн судалсан хүн ч одоо миний багш байлаа. Одоо увсын хайр Донжиланаас Баавга гэдэг хүн байсан. За тэгээд бид нар бол яаж ийм нөхдөр ганданд байсан одоо хэдэн сайхан отчмаар муутай их найзаа. Тэгээд тэднэртэйгээ бид нар чинь номоо үзэн тэднэрээсээ би асуух юм асуун хэлүүлнэ. За тэгээд нөгөө шашны сургуульд орсон учраас шашин чинь өөрөө зөвхөн одоо энэ тухайн үед одоо уншлага номоос илүү бас гүн ухаан үзчихжээ. Бид нар одоо буддийн гүн ухаан үзчихсэн. Тэрний хажуугаар нөгөө уламжлалт ангаа ухааныг бас шүнгээр нь заагаад өгөх. Яг тэр багш нар чинь тэр ганданд ойр орчинд хүмүүс зөндөө байсан байхгүй. Тэднэртэй их дотн тэрнийтэй тийм учраас байнгын одоо сургалтанд байсан л гэсэн үг. Тэгээд тэгж явж байгаад бид нар чинь бас яг сонирхолтой зүйлийг яхад юу яадаг байхгүй юу. Бид нар имээ хийхдээ маш одоо нэг нэгэндээ айгүй гоё тусалдаг байж тэл гэж одоо бодож байгаа. Жишээлбэл гадаадаас ирдэг түүхийн үедүүд айгүй хэцүү. Тухайн үед тий. Айгүй хэцүү байж. Тэгэхээр гадаадын түүхийн үед яаж ирж исэн бэ гэхээр нэгдүгээрт энэ
Орос руу явж байгаа, Хятад руу явж байгаа вагоны проводникууд юм уу тэр төмөр замын одоо тэр чиглэлд ажилладаг хүмүүс гадаад түүхийдийг нэг 500 г, 200 г юм уу 1 км-ээр ингэж оруулж ирдэг байсан. Орос руу явж байгаа бас тэр проводник тийм хүмүүс одоо оруулж ирдэг. За тэрнээс гадна төрд ажиллаж исэн жинхэнэ одоо коммунизмын одоо тэр байгууллагт ажиллаж исэн хүмүүс гадаад явахтаараа тэрийг зөөдөг байсан. Тэрийг би сайн мэднэ. Гадаадд сурж исэн оюутнууд нөгөө эцэг их нь одоо чи нэг юм байвал олоо тэр энэ бас хүнд хэрэгцээтэй юм байна. Би тэнд нэг хүнээс очиж юм уудаг тэрний юм дутж гин гэд. Тэгээд тийм юмнууд ч олон нөгөө отчмаар бууд руу ингээд ороод ирэхтэр чамд юу байна гэд бид нар чин лан цэнгэрээ тэрийг хоорондоо солилцсон. Тэрнээс л хоорондоо тэр мөнгө төгрөгөөр өгч аваад явах юм бол гайгүй. Тэр бол яг одоо гаднаас орж ирээд гисэн бол тэрний отчмаар бууд хоорондоо бол нэг нэгэндээ яг сольж чамд юу байна хөө надад нэг тийм байна. Хоёлаа энэсээ чи жоохон ахихан байвал илүүчлээч гэдэг тийм маягаар одоо явж исэн л та. Тэгээд маш олон сайхан эрдэмтэнгүй тэр үед 90 оноос өмнө бол их байсан юм аа. Тэгээ яг хуу их стэйцүүч бас цаг хугацааг яадаг байх. 90 оны дараа ч гэсэн хүмүүс байсан. Тэгтэл ер нь сүүлийн 90 оноос хойш бол их цөөрөл тэгэл явцсан л та. Зөв. Тэгэхээр таны хувьд бол одоо дарамслаад очиж бас эмнэлэг зурхаан дацсанд суралцаж явж исэн бас юм төвхтэй. Тэр үед одоо ямар одоо хувь тохиолоор одоо тэнд суралцах болов. Тэгээд тэндээс ирээд бас одоо ямар үүлийг дэлгэрүүлэх болов. Тэр бас их сонирхолтой санагддаг юм. Тэгээ би чинь бас түрүү нөгөө багш хэрэгжилсэн гэдгийг хэлсэн шүү дээ. За чи нэг бариг тавьж энэ цаг үе хэцүү одоо ингэ тэгтэл нэг хүн тослоо. Тэгтээ нэг удаа надыг нэг тэр одоо баруун дөрөв замаас цааш байдаг юм аа. Сүхбаатарын орё гэж илүү Чингэл тэр орёнд нэг цагдаа нэг дууцсан. Чи юм хийдэг юм уу? Яадаг юм гэж надыг асуусан л да. За. Тэгтэр би хэллээ. Би нэг юм хийхгүй. Аав ээж минь одоо энэ дигд мэгдгээд ингээ ханиад манайданд одоо хэрэгцээтэй энийг одоо нүдэд ханиаданд уул хэрэгцээтэй гэж хэлдэг. Тэгээ би тэрний уул хад руу явж байгаа төөж ирээд тэгэл эн чинь ханиад хамаа байхын тэгтэр чинь ах дүү нартэй энэ төр тийм хүмүүлээ гэдгийг штэ гэсэн маягтай юм яриад тэгэл гарсан. Тэгэл надад тэгжсэн. За чамайг одоо хянж байгаа шүү. Дахиж хэрвээ асуудал үүсэх юм бол баривчлна гэдэг. За заал гэдэг ингээд явж исэн бай. Тэгээд 1988 онд байна. 87 оноос Гада хамб надыг дуудаж гандангийн өдөрлгүүд уулзсан. За энэ одоо гандан дотор эмийн ном үзэж байгаа хүмүүсээс нэг хүнийг одоо гадагш нь явуулах юутэй байна гэж надад хэлж ирсэн. Тэгээд өмнө нь бол яг хөхтөр одоо Чой хамб гүн самбуугаад ингээд бусад дамжуугаа энэ төр бол нөгөө философор явсан. Гүн хон. Тэгээд тийм чиглэлээр явцсан байсан. Гүн ухааны чиглэлээр явцсан байсан. Тэгээд надыг эмнэлгээр одоо хүмүүс явуулъя гэд. Тэгээд тэр үед эмнэлгээр ном үзэж байгаа тэр залуу тэр хүмүүсээс л надыг сонгож шалгаруулж. Тэгээд тэр чинь их юутэй гандан эхлээ шийдлээ. Хэд маань шийдчихэж. Шашны хэрэглэх газар гэдэг нэг том газар байлаа. Төрийн юу байх нь тий. Коммунизмын нэг их том байгууллага тэр чинь шашны улсууд бүх юмыг хяндаг. Тэгээд тэндээс юм гараад Төв хороонд очиод нэг жил Төв хороонд тэнд шалгагдаад тэгээд 88 онд шийдвэр гараад тэгээд энтх рүү би одоо анх удаа Монголоос эмнэлэг Төвдийн эмнэлэг зурхай институтэд дарамслаад одоо очиж суралцах тийм бас аз завшаа таарсан. Тэгэл анх удаа би Нинж хорл гээд Гада хамбын нарийн бичиг байсан. Нинж хорл маань гүн ухааны сургуульд би эмнэлэг зурхай их сургуульд одоо тийшээ одоо яв сурж илаа бид нар. Тэгээд тэндээсээ бас олон сайхан эрдэмтэн багш нартаар тэнд очиж яг танхимын сургалтанд одоо 3 жил явсан л да. Тэгээд яг дунд нь эргээд ирсэн чи 90 онд хүрээд ирсэн чинь
Яг эд хөвсгөл. Тэр 3-4 сарын үед л тэр ховсгал одоо гарсан байна л да тий. Би бол нэг 5 сар гараад ирсэн. Тэгсэн чи одоо бүх юм ингээд юу яатсан. Өөрчлөгдсөн. За тэгээд бид нар чинь бас тэр хүний газарт ч айгүй хүнд амьдралтай шүү дээ. Тэгээд нэг төвдийн засгийн газраас биднэрт нэг 600 рупиний тусламж өгдөг. Тэр үед рупи долларын ханш одоо 1 доллар 20 рупи байх жишээ нэ. Тийм ханштай байсан тэр. Тэгээд нэг чинь юугаар бол $30 $30 л юм шүү дээ тий. $30-оор 31 сар болно гэдэг бол Смэли. аваа шүү дээ. Тэгээд тэр үед чинь бид нар одооны энэ хүмүүсийн явж байгаа шиг тийм байхгүй тий. Ерөөсөө тэгэл тэнд очисон бол тэгэл тэр амьдралыг ном тий. Тэгэл ерөөсөө ястаа тэгэл ном үзэл тэгэл ингээл явсан. Тэгээд тэнд очиод үзээд бид нар тэр номыг одоо сайхан үзээд судлаад ингээд хүрээд ирэхээс өмнө би ер нь Монголдо очиж ер нь гандан хийдтэй очиод энэ юмыг ярий. Би одоо нэг дотроос нэг юм ориглаад байсан байхгүй нэг юм. Одоо ийм байгуулах хэрэгтэй юм байна гэдэг. Тэрийг ирээд би 6 сард гадаамтаа уулзаад өдөрлөгөөтэй уулзсан юм аа. Би одоо ийм ам татсан ийм сургууль байгуулад ингэмээр байна гэсэн чинь манай нацгаа одоо их сайхан санаа гаргаж байна. Гэхдээ одоо эдийн засгийн хувьд ч гэсэн ингээд амжихгүй гэж айлддаг байхгүй юу? Тэгээд ингэж байжсэн чинь хүн болгонд тэгж байна. Гэхдээ одоо ер нь хүн юу ч хийсэн бүгдээр л болдог цаг болсон шүү дээ. Бүх нээлттэй болж байна тий. Нээлттэй одоо тэгээд энэ өөрөө юм байгуулах гэж байгаа юм бол тэгэл байгуулж болдог болсон шүү дээ. Гэхдээ тэрний сонирхож үзээд нэрэж байгуулж олцохоор юм шиг сан. Би ч нөгөө коммунизмын үеийн сэтгхүү бас байгаа шүү дээ. Дарамт шахалт тэр олон хүмүүс байж исэн юмыг бас мэдх юм чинь тий. Тийм учраас бол тэр утгаараа бол за яах вэ гэж бодож исэн чинь ер нь гинт зориглоо. За ер нь одоо байгуулах. Тэгтэл одоо хүмүүс ингэж нийлж байгуулах юм байна те. Нийгэмлэг хоршоо шиг юм байгуулах юм байна. Тэгэл эхлэх юм байна. Аж ахуй нэгж үүсгэх юм байна гэдгийг хууль дүрмийнхэн дагуу ягаал. Тэгэл 1990 онд энэ Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв мам татсан гэдэг төвийг байгуулж илаа. Гэхдээ тэр бодол бол энтэгт байж хахад одоо надад төрсөн бас энэ дотроос нэг юм хувь тавилан байх тэр. Тийм хувь тавилангийн одоо сэрхүү мэдэрхүү бас ингээд бий болж исэн. Тэгээд энийгээ бол одоо гүйцэлдүүлэл одоо явж байгаа гэж бодож байгаа. Тэгээд түрүүний нэг асуулт нь чинь бас нэг хариу хэлэхэд яг үн чанартай коммунизмын үед бол дээр үеийн хүмүүс төв хорооны дарга нар бүгд одоо улаан номертэй тэрэг ундаг байлаа. Тэр улаан номертэй тэрэг ундаг хүмүүс яг мундаг отчуудтай их холбоотой байсан шүү. Тийм учраас тэр үед одоо ингээд цаг хэцүү боловч хүмүүсийн зүрх сэтгэлд уламжлалт хангах агуу гэдэг нь тэр үеч гэсэн байсан юм аа. Одооны хүмүүс энийг мэдэхгүй. Тийм учраас тэр үед тэр хүмүүс яаж ийсэн гэхээр яагаад тэр гадаадаас түүхийн эдийн ингэ зөөж ив те. Нэгдүгürt хоёрт нь бол төрийн хүмүүс яагаад тэндийг үзүүлж исэн гэдэг чинь коммунизмын үед ингээд бүгдийг ингээ устгацсан ийм хатуу байсан боловч цаанаа энийг бас нэг зүрх сэтгэлдээ тээжсэн олон хүн байсан гэдгийг би мэдэрсэн. Надаар ч гэсэн тэр үед одоо бүр төрд ажиллаж исэн тэр үеийн коммунизмын том юунд ажиллаж исэн хүмүүс ирд одоо үзүүлдэг байсан. Тэднэртэй хүмүүс өнөөдрийг хүртэл би тэр хүмүүсийн удам огсоотой ингээл бас холбоотой явж л байгаа байхгүй тий. Яг тэр их чухал юм. Би бас саяхан нэг учир мэдэх настай хүнтэй яриа сууж хахад тухайн үед Цэдэн бол дарга одоо энэ нэг ил хийж болохгүй. Тухайн үед бүр Монгол орноо даах одоо тийм заслан мөртөл хийлэгдэг байсан. Тийм одоо их мундаг эрдэнэтэй хүнд очиж юу яадаг байсан. Нөгөө одоо заслан хийлэгдэг хүндээ бас ингээд одоо тодорхой хэмжээний одоо өргөл гэх юм да тийм юмнуудыг өгдөг байсан гэдэг. Ингээд яг сонсоход надад санагдчихсэн л Цэдэн бол дарга өөрөө улс орноо даалгах гэж одоо бас заслан мөртөл хийлэгдэг байж. Гэхдээ нөгөө ил байж болдоггүй. Тэгээд яг таны сая хэлдгээр одоо энэ төрийн одоо том хүмүүс ч гэсэн
одоо яг л энэ шашин соёлтой холбоотой юмдаа бас их ойр байцгаас юм байна даа л гэдэг тийм бодол бас төрж ирсэн надад бол. Тийм яг тийм эхлэхийн холбоо бол маш одоо чухал байсан. Тэр сайчуулын явдлыг одоо Бямсран ерөнхий сайдгаа ч гэсэн надад Санжижүү Маранбар яаж одоо амь насны дэмжинжсэн хүүхдийн үзээд тэгээд эмнэлэг бол ер нь аргагүй гэж хэлсэн юм билээ. Тэгэхэд үзчихэд танай хүүхэд 5 хоногийн дараа босно гэж хэлсэн байдаг. Тэгэхэд яг гэтээ одоо эмчилгээгүй болоо гараад ирсэн одоо ямар ч аргагүй гэдэг тийм юм сонссон байж байгаа. Ерөнхий сайд надад өөрөө ярьсан. Тэгээд Санжижүү гэж Маранбыг аваачаад үзүүлээд яасан чинь танай хүү 5 дахь өдрөөсөө босоод явна гэхэд яг тэр эмийн уулгаад яг босоо явж исэн шүү. Ийм хүмүүстэй би уулзж исэн гэдээ надад ярьж исэн л да. Тэрнээс гадна би бас нэг сонь бид нар оюутан байж явах үед одоо манай сансрын нисгч ниссэн шүү дээ тий. Гүр орхиж байгаа. Тэгэхэд гандан хэд шүнжин бид нар лам нар сууд ном уншижсэн. Сонирхолтой түүхэн. Тий, энэ бол одоо гандангийн одоо хууччул бүгд мэднэ. Тэрийг мэднэ. Тэгэл яг тэр чинь нөгөө те. Тэгтэр ингээд шашин төр хоёр чи арга билег гэдгээрээ хин хиндээ одоо өөрөө чинь саяхан хэлсэн дээр хин хиндийг бас хүндэтгэж хин хинийгээ бас одоо дэмжиж тусалж явсан түүх бидний дунд их байна шүү дээ. Тий. Зарим ард түмэл энийг мэдэхгүй буруугаар ойлгоод ингэж байгаа болохоос шин чи бас шашин төр хоёр гэдэг чинь хин хиндээ хэрэгцээтэй. Яг үү. Тий. Их сонирхолтой түүх байна. Ер нь ингээд та одоо 1990 онд бол одоо бусдад туслах үе анагаах ухааны мамтцсан төв байгуулагдлаа. Энэ ерөнхийдөө бол одоо дахин сэргээд ингээд явж байгаа дундаа бол анхдагчдын тондоо орж явж байна. Ер нь яг тухайн үед одоо ингээд их олон юмнууд одоо аж ахуй нэгжүүлч гэсэн үүсгэн байгуулагдчихсэн баг. Яг анхдагч гэдэгтээ ер нь орж явж байна. Ямар тухайн үед одоо бас яг энэ одоо чиглэлээр ер нь үйл ажиллагаа одоо эхэлж ирсэн олон төвүүд л бас байдаг байлгүй. Тийм. Тэгэхээр 1990 онд одоо энэ байгууллагууд шинээр байгуулагдсан байгууллагууд их цөөхөн байдаг. Тэгээ 94-5 оны үед нэг ер нь одоо энэ уламжлалт анагаах ухааны анхдагч нь хий юм болоо гэдэг ийм юу яригдсан. Тэгээд бас тэр чинь нэг хөөрхөн маргаан болж ирсэн. Би тэр уралдан сууж ирсэн. Тэгээ би хэлсэн байхгүй юу. Үгүй ээ та нар энд маргаад хэрэггүй. Тэр үед чинь бас нэг хотын ардын депутатуудын хурлын захиргаа билүү. Тэрнээс чинь бичиг өгж ирсэн шүү дээ. Аж ахуй нэгж гэдэг тэр юм чинь өгж ирсэн. Тэр бичиг баримтаар нь үзээчтэй. Ингээд санал оруулаад тэгсэн чинь бараг тэрнээс хойш 4-5 жилийн дараа өөрөө хараагүй юм байна. Энэ манай энэ эмнэлгийн доор одоо энэ Монголын уламжлалт анагаах ухааны хамгийн одоо анхдагч юм байна гэдэг бичгийг тэд нэр өгсөн. Тэгсэн чинь би тэр бичгийг харсан чинь 7 сарын 2-нд би одоо 5 сард Монгол төрөл ирсэн гэсэн тийм. Тэгээд 6 сар өнгөрөө тэр чинь гандан дараа тэр яачаад болохгүй болохдоор нь өгсөн байж тээ. Тэгэнгүүт 7 сарын 2-нд тэр бичгийг өгсөн байдаг. Хүлээж зөвшөөрөө тэ аж ахуй нэгж байгуулагдчихж байгаа байхгүй тийм. Тэгээд хамгийн анхдагч нь гээд одоо ингэж явж байгаа. Тэ тэгжил одоо түүхт. Тэгвэл бидний одоо энэ үүсгэсэн энэ их үйлс бол Монголын анагаах ухаан 21-р зуунд дахин шинээр үүсэж хөгжих 90 цаг үеийг бид нээс энийг түүчилж явж байгаа. Энэ яагаад тэгж хэлж ийн өгөхдөр өнөөдөр бидний энэ байгуулсан Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв мам татсан гэдэг байгууллага бол өнөөдөр мам татсан эмнэлэг за одоо дахиад бодис сэтгэлтэй эмнэлэг за тэгээд мөн мам татсан эмийн үйлдвэр бус туслагын анагаах ухааны хийд отчмаарам их сургууль тэгээд ингээ гадаад дотоод бүх үйл ажиллагааг өнөөдөр бид нэр нэгтгэхэд цогцоор нь нэг дороос хийж байгаа ийм зүйлийг өнөөдөр хинч хийж чадаагүй л байгаа. Манай салбарт бол тийм шүү. Нэгдүгээрт хоёрт нь бол бид нэр энэ миний одоо энэ үүсгэж байгуулж ирсэн бидний үүсгэсэн энэ их үйлс бол бусдын тус байсан юм аа. Бусдад туслах гэдэг бодис одоогийн явдлаар энэ ажил үйлс одоо эхэлсэн.
Тийм учраас энэ ажил үйлс маань маш олон барцад саад бэрхшээлүүдийг даван туулсан. Энэ тийм ч амархан байгаагүй. Нэгдүгürt. Хоёрт нь бол яаж ийм өгтөр бид нар энэ зохицоор нь өнөөдөр ингэж хөгжүүлээд тэгээд Монголын эрүүл мэндийн салбар, дээд боловсролын салбар, шашин соёлын салбарт бид нар үйл ажиллагаагаа чиглүүлээд ингээд 34 дахь жилийг одоо уулзж байна. Энэ хугацаанд бид нар бас мэдээж их олон зүйлийг хийсэн мөртлөө бас асар олон юмыг одоо энэ Монгол улстай үлдээж байна. Яаж энэ хөхтөр энэ сургалт байж байна, эмнэлэг байж байна, эмийн үйлдвэрлэл байж байна, тэ шашин, өв соёл гэдэг юм энэ үлдээж байна. Энэ утгаараа бол энэ 21-р зуунд бас нэг энэ Монгол улсад Монголынхаа ард түмэнд төдийгүй дэлхийд бас Монголын уламжлалт ангаах ухааныг ингээд нэр хүндтэй үүсгэж бий болгоод энийн бүх ажиллагааг нь одоо зохицуулаад үр дүнд хүргээд ингээд ажиллана гэдэг бол тийм ч амархан ажил биш шүү. Энийг бас хүмүүс буруу зүрх ойлгодог байж болно. Гэхдээ яг үнэхээр ажил хийж амьдрал үзэж байгаа хүмүүс л ойлгох байх. Зүгээр нэг юм үзээгүй чэйжний пангаар худлаа ярьдаг нөхдүүд бол гачин өнцгөөс хардаг байх. Гэхдээ энэ ажил бол үнэхээр хөдөлмөр тэглүү байх. Хичээл зүтгэл хувь тавилан хүн туслах гэсэн бодисатвагийн тэр сэтгэл би энэ байгууллага үүсэж хахад юу гэж бодсон гэхээр тэр үед бид нар чинь юу тэр хэм мөнгөтэй байсан те. Бүгд л авь адилхан коммунизмыг цалин мөнгө аваад ингэж явж исэн улс гэж. Тэгэхэд урд насны минь ерөөл их хүчтэй байж те. Урд наснда бас гайгүй бодгол байсан юм байна гэдгийг одоо өдийн наснда ирчээд би бол бодож байгаа. Яаж ийм хөхтөр энэ их олон ажил заримдаа өстой амжихааргүй ажил амжиж болж л байлаа. Тийм учраас энэ бол Монголын ард түмэнд ингээ үлдэж байгаа нь их сайн. Энэ хүмүүсийг одоо боловсон хүчний бэлдээд өглөө маш олон хүмүүсийг одоо сургаж чинь те. Энэгээр бол Монгол улстай их гавьяатай үүс бүтээжтэй. Энэ бол бидний аав ээжийн буян байна. Монголчуудын амны гişиг байна. Бас сайн багш нарын минь ач тус байна. Тэрний нь одоо өдий зэрэгтэй бас олон жил аваа явж байгаа нь чухал юм даа л гэж одоо бодож байна. Таны нэг хэвлэл өгсөн ярилцлагыг би харж байхад одоо 1990 онд Мамтцсан төвийг бол одоо ингээд өөртөө үүсгэн байгуулад ингээд явж хагаад санхүү мөнгөний хувьд бол тухайн үед бол мэдээж хүнд байсан. Тэгээ хамгийн гол нь бол би их одоо барууны орнуудад их одоо очиж имчилгээ хийжсэн гэдэг. Энэ их сонирхолтой санагдчихсэн л да. 90 онд одоо Европт очиод Монгол ангаа ухаанаар хүмүүсийг үзээд онцлоод имчлээд явж исэн. Энэ түүх ер нь бас энэ залуу үеийн эмчнэр уламжлал ангаа ухааныг ер нь сонирхож байгаа залуучууд хүртэл бас сонирхолтой байх л та. Та энэ түүхээс бас хуваалцаж. Тийм. Тэгэхээр би 90 онд одоо нөгөө төв байгуулчаад тэгээд бас үгүй ер нь тэгээд нэг сайн юмны бүтэх үйлс байдгийм байна гэж одоо хүртэл боддог. Тэгээ байжсэн чи бид нар ч бас гэр орноосоо гадна хаана орох уу гэдэг ингэж байгаа. Тэгтэл харин энэ одоо Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв Яндан цаа дарааг гэж хүн надтай уулзаад би тэгээд учир явдаа ярьсан чинь тэгвэл манай энэ эмнэлэг дээр нэг 2-3 өрөө гаргаад өгье. Та энэ ажиллагаагаа эхлүүл болно гэдэг. Тэгээ одоо Яндан цаа дараагийн буйнаар би тэнд чинь очиж анх одоо аж ахуйгаа тэнд явуулж илээ. Тэгээд тэндээсээ энэ мам татсан хийдэ бариулъя гэж одоо зураг хөрөг хийгээд Улаанбаатар Монголын одоо Улаанбаатар барилгын компани орж одоо гавьяат жүгдэр захирал болоод одоо хүрэл тогоо инженер те нямсрын инженер гэдэг ингээд мундаг хүмүүс одоо энэ манай мам татсанг барьсан л да. Маш олон хүмүүс одоо данд ингээд инженер бид нар тэднэртэйг одоо мөнхийн эхлэхээ холбоотой бүр тийм найрамдалтай болсон. Хүний амьдрал тийм агуу байдаг. Тэгээд ингэж явж байгаад би 90 онд нэг Англиас ирсэн нэг Анна Мария гэдэг нэг настай эмэгтэй надтай ямар тохиолдолд Улаанбаатарт уулзалтаа. Тэгээд би тэр хүнтэй яриад ингэ хийжсэн чинь юу хийдгүү гэхээр би одоо ийм юм хийж байгаа энэ уламжлалтаар гэсэн одоо би тэгээд
энтэгт байж байгаад ирсэн энтергээ ярьсан ч аваа тийм үү, энэ чинь айгүй гоё юм байна. Ер нь энэ уламжилт ангаахаа чухал шүү. Англид бас энэ дорны ангаах нь хүмүүс ажилдгийг. Та хэрвээ тийшээ очиж лекц уншиж ингээд үзлэг мэдлэг хийвэл би туслан шүү гэж тэр хүн хэлсэн байхгүй. Тэгээ би тэрнтэй мэйлээр холбогдоод ингэж хэлсэн чинь 91 онд надыг Англид өрсөн. Тэгээ 91 онд би очиж одоо Англид очиж лекц уншаад хүн үзэж эндээс тэр үе чинь эмээ аваад явцдаг байлаа. Тэгээд ингэ явжсэн. Тэгээд барилгынхаа зураг мургийг хийдийнхээ зургийг хийлгээ ингэ явсан. Тэр үед бид нэр зээл авсан. Тэгэхэд тэр үеийн зээлийг одоо энэ хүмүүс санахгүй баг. Заримуд нь санаж байгаа. Тэр үед яг манай бичиг одож ажиллажсэн хүмүүс зээлийг санаж байгаа. Залуучууд та нарын үеийнхэн мэдчихв. Тэгэхээр яаж ийм нөхдөр сарын 9% хүүтэй зээл байлаа. Сарын юу? Тий эхлэхдээ би чинь. Тэгээ сүүлдээ тэр чинь 12 болоод сүүлдээ 19 болоод Сарын 19% хүүтэй. Тэгээд явсан чинь сүүл рүүгээ бууж ирээд 12 дараа болоод ирсэн чинь Ардын банкны үйл ажиллагаа доголдоод бид нарыг нэг өөр газар шилжүүлээд тэгээ бидний авсан одоо нөгөө 70 сая тэр төгрөг мөнгө чинь бүр амар тэхгүй яхан бид чинь 9-өөс 19 хүртэл сарын болж байгаа юм чинь бүр айгүй. Тэгээ би одоо ингээд боддог байхгүй. Тэгээд би Англид очиод нөгөөдөг чинь хүнээ үзэн судас онцлогоо үнэтэй минийх чинь за тэгэл тэр үчин судас онцлогоо 50 паунд байлаа. Зурхаа зурвал одоо 35 паунд. Тэдний өрөө савнд нь яг тэр хүн засал хийвэл 50 паунд айлаар явж одоо ном гүрэм засал хийвэл 150 паунд. Эмээ өгвөл одоо 40 паунд. Ингээд одоо бүх юм тэнд байгуулга тэр чин калаш гэдэг одоо дорны ангаах ухааны төв Лондонд байдаг хамгийн мундаг одоо сэхэтнүүдийн баярчуулын хороолд байдаг төв. Тэнд би ажиллаж байлаа. Тэгээд тэнд очиж ажиллаж байгаа 3 жилийн дараа тэдний зөвлөх нь болж явлаа шүү дээ. За сонирхолтой. Тэгээд тэр үедээ тэгээд нөгөө энд нэг буйны ажил яатсан тийм өндөр ачаалтай өндөр хүүтэй мөнгө авцсан. Тэгтэл энд ажил тэр болгон тэр хурдыг яахгүй ш барилга ингээ баригдаж. Тэгтэл би тийшээ очиод нэг 15-аас 18 хоног ингээд ажиллаждаг. Тэгээ ирээд тэндээс олсон тэр мөнгө чинь тэр байгууллагатаа өгөх юм өгчөөд энд ирээд тэрийг чинь ингээд төлсөөр хагаад үгүй тэгээд буян хийхтэр тэр буйныг одоо нэг бас нэг би ямар тэнд очиж тэр ажил хийсэн байж. Ямар нэг хар ажил би амьдралдаа гадаад очиж ажиллаж ийсэнгүү. Яг өөрийнхөө мэдлэг чадвараар юмыг гаргаж ирж байсан. Тийм учраас тэгээд тэр хүмүүсийн буйнаар би энэ өөр ширэг чинь дарчиж байгаа байхгүй. Бас сонирхол. Ер нь одоо нэг бусдад хийх гэж байгаа тэр одоо сэтгэлээр үүдэлтэй ажлууд ер нь их цаанаасаа ингээд бүтэмжтэй яваад идэг нэг тийм. Яг наадахтаарс нэг юм хэлье. Ингэж байгаа. Би тэр үед нэг ингэж ийсэн байхгүй. Одоо ламын чадвар байж байгаа л да. Арны жизэн гүдвэ гүнж байгаа. Маанам жизэн яндан гүнж шиг гэж байгаа. Өөрийгөө миним хийлэн барьсан зөвхөн нэг амиа бодсон хувийн нэг жижиг юмд яагаад байх юм бол энэ бол гутрал доройтол бүгдийн үүч шүү дээ гэж одоо бурхны номонд айлдж шít. Бусдын тусыг бүтээхээр бусдын тус одоо өстой нэр бүхэл энэ амьдралаа зориулах юм бол эрдэм бүтэх ажил үйлсэнд бүтэх эрдэм номтой болох тэр сайн болгоны эрхийг үүдэн шүү дээ гэж байгаа. Тэрийг одоо би бодож их ерөөл тайлбарж эхэлж ийлаа. Тийм учраас миний хажууд бас бурхан гончгсон байдаг юм аа. Бурхан гончгсон ард урдаас минь одоо угтаж аваад араас минь үдээд хажуу хавирганаас минь дүшээд ингээд бурхан гончгсон ядам хандаа чойжин сурмаа нарын ач тус агуу гэдгийг бол би амьдралдаа ойлгосон. Энэ хүндээ тусалж явах ч мэдэгддэг. Тийм шүү. Тэгэхээр ихтэй одоогийн залуучуудад бас их мэдмээр их сайхан л одоо зөвлөгөө энгийнээр бол зөвлөгөө юм да. Тэгээд одоо хамгийн гол нь хувь хүн өөрийгөө ерөөсөө одоо зөвхөн миний төлөө өөрийнхөө төлөө гэхээс илүү бусдын төлөө одоо энэ амьдралынхаа насны үйл хэргийг зориулж явах юм бол нөгөө хүсээд байдаг нөгөө одоо амьдралын одоо биелүүлчих гээд байдаг юм чи хажуунаас нь одоо бэлэг болоод ороод ирдэг юм байна да л гэдгийг. Тэгэхээр яг наадахтаар ч ингээд бидний бие сэтгэл
зүрх тэгээд тэр намш энд бол одоо хоёр л зүйл байгаа. Нэг нь бол див түүтгэр нисонэсийн нэг үйл ажиллагаа байгаа. Нөгөөх нь бэлэг бүлгүүн буйны чуулган бэлэг бүлгүүний чуулганыг олдог, гэгээрэлд очдог. Ийм хоёр том одоо үйл ажиллагааны зохицол бол бид нэр. Тийм учраас бусдын тусыг бүтээгээд явах юм бол тэр бэлэг бүлгүүн нас буйныхын тал нь бол сэргээд өөдтэй өнгөтэй болоод ингээ хөгжиж идэг. Зөвхөн өнөөдөр нэг ажил амьдрал өөрийнхөө нэг ховын нэг жижиг юм төлөө ингээд орчлонтой зуурдаад байвал тэр нь яах нь нөгөө тал нь гэрэлгийг нь унтраад энэ муу орчлонгийн юм нь бол дэлгэрээд ирдэг. Тэгээд орчлонгийн юм дэлгэрээд ирэхээр орчлонгийн юм бол өөрөө зовлонгийн мөн чанартай учраас орчлонд ямар нэгэн шим байдгүй маа. Тийм учраас орчлонд одоо зүүнний үзүүрийн төдийч амгалан байхгүй шүү дээ гэд дээдсүүдийн номонд бол айлтсан байж байгаа. Тэр нь юу гэж нэ хөхтөр бид нар орчлонд амьдарч байна. А гэхдээ танд байж байгаа, биднэрт байж байгаа тэр зүрх сэтгэл чинь, хувь тавилант чинь байж байгаа тэр хоёр юмныхаа аль замаар нь чи явах вэ гэдгийг сонгох хэрэгтэй байхгүй. За холиод явах нэг үе байна бид нар. Тэр сайн муу хоёрыг холиод ингээд нэг сааралтаад явах нэг юм байна. А энэ талдаа одоо ингээд яг тэр бэлэг үлгүн гэгэрэл ном гэдээ явах нэг юм байна. А эсвэл ерөөсөө орчлон руу унаад орчлонтойгоо зууралдаа тэгээд энэ эрдэнэ түүнийхээ сайхан төрлийг одоо ингээд дуусгаад явах. Тэгтэл одоо хүмүүс л яаж ийм нөхдөр орчлонгийн л дээш нь тавьж штэ. Бүхэл юм орчлон тавиад байгаа байхгүй. Энэ тэр тэгтэл бидний тэр бэлэг үлгүүний тал чинь өнөөдөр чи надыг нэг услаад өгөөч тээ. Чи өөрөө амьсгалж байгаа үстэй агаараар тэрнтэй адилхан би ч гэсэн бас энэ буйны чин тал одоо сэрэгмэр байж тээ гэсэн шиг ийм дохион биднэрт байгаа шүү дээ. Тэгтэл тэрийг хийхгүй. Тэгтэр бид нар бол сайн талаасаа зугатаад муу тал руугаа явж байгаа юмаа орчин цаг ёстой мундаг би одоо сайн байгаа шүү гэдэг ийм л одоо эндүүрэл биднэрт маш их байна. Тийм учраас эндүүрлээс болж бид нар зовлон нэмэгддэг гэдгийг одоо бас их сайн ойлгож явах хэрэгтэй гэж бодож байна. Стож чухал зүйл байна. Тэгээд түрүүний бас яран дээрээс ингэж яхад таны хувьд бол одоо бусдын тусын тулд за тэн дундаа бусдыг одоо өвчин зовлоноос одоо ангаахын тулд бол үйл хэрэгээ энэ насны үйл хэрэгээ ингээд зориулаад явж. Энэ хугацаанд бол их олон одоо идэгсэн түүхүүд байдгийн билээ. Тэгээ бүр сонирхолтой зүйл би бас нэг одоо Чожимс профессортай би яриа сууж ялээ л да. Одоо эмзэн одоо ангаахын ухаан бол маш их сайн мэднэ. Эмзэн ухааны одоо профессор. Эмзэн ухаан гэдэг бол өөрөө бүр тэр тусмаа бүр маш нарийн материалист үзэлтээр суурилсан одоо шинжлэх ухаан байгаа шүү дээ. Тэгэхэд Чо профессор бол баяраа энэ хамт дээр ирээд үзүүлээд байгаа хүмүүс тунд үр хөвгт их заяаж байгаа хүмүүс их байна. Одоо орчин цагийн одоо ангаа ухаанаар яваад бүр одоо ингээ үр хөвгт заяахгүй байгаа хүмүүс хамтдаар ирээд за дотоодоо зулан гадаадаас ирээд үр хөвгттэй болоод дараа нь ингээ үр хөвгтөд тэрвэрж үрээд ирж байгаа хүмүүс их байх юм. Би энэ бүр яг хажууд нь байж чинь их сонин юм зүйл юм. Би бол одоо өөрийнхөө хэмжээнд бол ангаа ухаанаас тайлбарлахаар болж өгөхгүй маа гэд надад тэгж ярьж ирсэн баг. Тэгэхээр энэ зүйлүүд ер нь бас их сонирхолтой надад санагдчихсэн. Бурхны номдоо байна уу? Энэ уламжлал ангаа ухааны бас эмчилгээний арга техниктэй байна уу? Одоо бол орчин цагт бол үргүүдл бас их олширч байна гэдэг ийм одоо судалгаа бас их байгаад байгаа. Тийм. Тэгэхээр энийг ярихын өмнө энэ Монголын уламжлалт ангаа ухаан гэж яг ямар ангаа ухаан бэ гэдгийг талаар нэг төвцүүлэг хэлье гэж одоо бодож байна. Монголын уламжлалт ангаа ухаан гэж бидний одоо энэ судалж байгаа энэ ангаа ухаан бол Бурхан багшийн айл дуртай гэгэрэлд хүрсэн бурхтуудын айл дуртай ангаа ухаан шүү. Тийм учраас энэ ангаа ухаан бол асар үнний ангаа ухаан. Тэгвэл хүний бие сэтгэл болоод байгаль цаг уур хүний өөрийнх нь амьдралын хувь тавилан төрсөн жил сар өдөр цаг хугацаа бүх зүйл нь бол хүний амьдралын генд нь болоод ДНХ-д нь одоо байдаг гэдгийг энэ ангаа ухаан цогтон судалсан. Тийм учраас энэ Монголын уламжлалт ангаа ухаан бол монголчуудын асар том өв соёл асар том шинжлэх ухаан энийг одоо би амьдралаараа одоо мэдж байгаа. Тийм учраас энд л ямар нэгэн эргэлзээгүй би энэ номыг үзсэн. Эргэлзээтэй байх юм бол хүнийг эмчилж чаддаг. Тийм учраас эргэлзээтэй сэтгэл байсангүй. За энэ ангаа ухаан бол тэгэхээр манай эртний өмнөх 600 800
81-ээс 961 он одоо их хөлөгний шашны дүүнхрийн ёсоор авч үзэх юм бол тэр үед бурхан багш одоо 90 цаг байсан. Тэр үеэс номлогдож анх их усүр нь одоо гарч бий болсон. Тэгэхээр өнөөдөр 3000 орчим жил болж байна л да. Тэгэхээр 3000 жилийн дэртээ номлоцсон ангаах өнөөдрийн 21-р зууны энэ их хэцүү өвчнүүдийг эдгэгээл явж байна. Тийм учраас бид нар бол энэ ангаах ухааныг нэг доорой буурай тэгээд одоо ер нь ямар ч шинжлэх ухааны бус юм шиг ойлгодог энэ үзэл бодлоосоо монголчууд салах хэрэгцээ. Ингэжээж бид нар хөгжинэ. Ингэжээж бид нар юмыг үгүйсэхгүй ээжээж үгүйсгээд байгаа бол өөрөө судлаад үз. Тэгээд та үгүйсэх чадахгүй энийг яагаад чадахгүй. Энэ бол яг амьдралтай ангаах ухаан шүү. Тийм учраас энэ ангаах ухаан дэлхийн ангаах ухаан болно. Тийм учраас харин монголчууд энэ дэлхийн ангаах ухаанд хувь нэмрээ оруулахын тухайд орчин цагийн залуучууд энэ ангаах ухаанд орж иж сураач гэж би одоо бас уриалж байна. Яагаад гэвэл бид нар дэлхийд нэр хүндээ гаргая. Монголын асар олон эрдэмтэн мэрэгд Монголын нэр хүндийг гаргасан түүх биднэрт ариун байгаа шүү. Тийм учраас энэ орчин цаг үед харин ч одоо энэ уламжилт ангаах ухааны маш чухал зүйлүүдийг бид нар ингээд бий болгоод явхад шинжлэх ухаан одоо бас хөгжсөн байна. Тэрнтэй нь одоо судалгаануудаа хийгээд клиник судалгаануудаа хийгээд тэгээд ингээд үр дүнгийг гаргахад энэ маш таатай цаг үе одоо бидэнд тохиолдсон байж байгаа. Тэрнээс гадна түрүүнд өөрөө ярьлаа. Би яг олон хүнд тусалж явсан. Зөвхөн одоо эмэгтэйчүүд, өргүүдэлд, үр хүүхэд, золболт гээд ингээд явсангүй. Би ер нь маш олон төрлийн хүмүүс одоо өвчин зовлонтой хүмүүс тусалж явж байсан. Тэгэхдээ яг уламжилт ангаах ухааны эмчхнийхээ үүднээс маш зөв онцлогоо хийх хэрэгцээтэй. Ийм эмчилгээг зөв сонгох хэрэгцээтэй. Тэгээд нөгөө манай Бурхны ном болоод эмчийн бүлэгт байгаа тэр Бодисаттвагийнхаа нин жасарлын сэтгэл хүнийг гэж бодсон тусалчий гэсэн тэр ариун нинжин сэтгэл ёс суртахуун байж иж тэгээд бас эмчхэн өөрөө их буянтай байж иж хүний өвчнийг ангаадаг нь бол гарцаагүй юм байна. Яагаад гэвэл манай номонд хэлж байгаа. Сожоо содномлайж эсбэрэл гэж байгаа. Ангаагдагч болоод ангаагч хоёр бол буйны үр дагаварт уулзаж учирч идэгдэг юма гэдэг ийм нэг айлдвар байдаг. Тэр нь бол цаана эмчхэн өөрөө маш ёс зүйтэй байх хэрэгтэй юм байна. Маш их эрдэм мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна. Тэгээд тэр нин жасрлын одоо хамаг огшимэлд эмчд өгвөл тэр өвчөө идэгч. Ийм л юм биш. Тэгэхээр бид нар бол тэр Бодисаттвагийнхаа тэр сэтгэлийг нин жасрал хүнийг хайрлсан тэр сэтгэлээ одоо улам их байна. Энэ Отчмарам сургуульд сурсан оюутнууд маш их азтай хүүхдүүд гэж бол үр шавнар юм байна гэж боддог. Эднэрт бид энэ номыг заасан. Тийм ч учраас тэд нар сайн явж байгаа. Тэгэхээр одоо бид нар бол тэр өргүүдэлт болоод эмэгтэйчүүдтэй тиймдэр эмээч эмчилгээ хийжээлээ бас судар болоод тарины одоо эмчилгээнүүдийг одоо хийдэг. Тэгэхээр одоо бол бид нар ерөөсөө ер нь бүх юмыг үгүйсгдэг болчихсон монголчууд. Нэг хэсэг нь үгүйсэхгүйг би мэдэж байна. Бүгдийг тэгж хэлж байгаа юм биш. Ер нь бол яаж яах вэ? Хүний амьдрал хараа зөвхөн бидний энэ усан нүдээр харж байгаагаас гадна бэлгүүний нүдээр харах юм бол юм болго их өөр. Тэгтэл тэрний цаана үйлчлээд байгаа асар олон хүч нөлөөл байдаг юм байна. Тэр нөлөөллүүдийг үгүйсгээд идэг. Тэгтэл тэрний засаад өгтөр тэр хүмүүст одоо аж аргал нь хүрээд ирж байгаа юм. Тэгэхээр маш олон хүмүүст одоо гэр бүлд нь аж аргал авчирч хайрлж явлаа нэгдүгээр. Хоёрт нь маш олон хүмүүсийн зовлон дотор бас оролцож тэдний зүрх сэтгэлд байсан зовлон бэрхшээлийг яг хамтдаа туулсан шиг ингээд тэр бас хамтдаа тэр баяр баясгалангийн сонсоод ингэж явна гэдэг бол бас энэ амьдралд мань тохиолдох нэг чухал хувь тавилын юм байна. Тэгвэл хүн тусалж гин гэж хизээч тэгэж барднамнах юм уу?
тийм сэтгэл гаргалгүй шиг харин улам энэ мэдлэг чадвараа сайжруулаад тэгэл одоо цааш нь одоо улам олон хүнд яаж тусалчих уу. За тэрнээс гадна манай энэ уламжилт ангаах ухаан ч юм бол яаж ийм нөхдөр юу яаж байгаа штэ. Нөгөө өвчнөөс урьдчилан сэргийлэх хэмээг 3000 жилийн тэртэл айлцсан. А өвчсний дараа яаж эмчлэх үү гэдгийг бас хэлсэн. Тэгтэл өнөөдөр 21-р зуунд тэр тусмаа манай эрүүл мэндийн салбарт бараг нэг 10 хэдэн жилийн тэртээс л одоо урьдчилан сэргийлэх одоо урьдчилсан яа гэж ингээл ярьлаа. Тэгтэл бид нар айл үжи тэрийг мэдчихсэн. Ийм том ангаахгүй шүү. Тийм учраас бид нар тэр халдварт өвчин болоод халдварт ус өвчин бүгдд нь л одоо туслаад явлаа шүү дээ. Одоо миний одоо үзсэн үг бол 90 оноос хойш гадаад дотоодын хүмүүсийг эцсэнтэйгээ нийлээд одоо давхарсан зарим тоо байна. Давхардаагүй. Тэгэхэд ер нь нэг 300 гаруй мянган хүн үзэж эмчилж тэднэртэй уулзаж учирсан юм шүү дээ. Их болно. Тэгэхээр би бас сая сүүлийн ер нь 3 жил энтхэг баалд гээд одоо энэ одоо бурхны шишинтэй орнуудаар ингээд эргэл мөргөл хийгээд явж байгаа. Надад нэг анзаарчихсан зүйл одоо өрний одоо соёл одоо барууныхан ер нь бол бас энэ орны соёлоо их одоо их судалдаг болцсон юм байна. За тэн дундаа бол одоо энэ бурхны шашинд бүр маш их одоо ихтгэл үнэмшилтэйгээр ордог болцсон юм байна гэдэг зүйл бол надад бол яхаарахгүй анзаарчихсан. Тэгэхээр яг энэ мам татсан одоо имлэг болоод отчман сургууль дээр ер нь бас баруунаас гадаад орноос бас ирж имжлүүлж байгаа болоод сурж байгаа ер нь одоо оюутнууд ер нь хэрэг байна. Энэ талаас нь танаас сонсомор саналтай. Тийм. Тэгэхээр одоо бид нар бол би түрүүнд хэлсэн 91 оноос л гадаад гарч хүн эмчилж байсан. Тэгээд тэрнээс хойш манай руу одоо ингэж хүмүүс ирдэг болсон. Тэгэхээр бараг л энэ Монгол улсад эрүүл мэндийн аялал жуулчлал гэдэг манай мам татсан төвөр одоо эхэлсэн гэж би бол бодож байгаа юм. Бас тийм байна. Тэрнээс гадна түүхсөхөд үтсэн ч гэсэн хамгийн сүүлд миний бодож байгаа энэ түүхийн баримтыг харуул 1938 онд даа хүрээнд байсан бусдад туслахын ангаах ухааны хийдийг бараг хамгийн сүүлчийн хийд устгасан байдаг. Тэгтэл 90 онд уламжилт ангаах ухаан үүсэхдээ боддоо мам татсангаар эхэлсэн байдаг байхгүй. Энэ зүгээр тохиолдол биш. Энийг хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй. А гэхдээ энэ бол тийм зүгээр нэг тийм тохиолдол биш. Өөр хүн миний өмнө тэр 7 сарын 2-оос өмнө байгуулаад тэгээд гараад тэр юмараа болох нь хиний л ирэх нь байсан биз. Надаас би тэгэхэд ч гадаад байж байгаад ирлээ. 3-4 сард ардчил би усан болоод тэр хүмүүс гараад ирэх л байсан биз дээ, тийм учраас энэ хувь тавилан гэдэг бол их өөр юм байна. Тэгээ би боддог байхгүй 90 онд 30 хэдэн 8 онд мам татсан хамгийн сүүлчүүд нь ингэж бид нар тэр хийдийн сэргээд ихтэл 90 онд мам татсангаар ингэ эхэлчихдэг юм байна. Энэ одоо яа бас сонирхолтой тийм түүх байгаа байхгүй тийм. Тэгээд ирэхдээ би одоо яаж ийм нөхдөр энэ 90 хэдэн оноос одоо гадаадын хүмүүсийг эмчлэлээ. Швейцар, Англи, Герман, Итали, за тэгэл Орос гэл ингээл ерөөсөө нэлээд олон орны хүмүүс ирж байна. Ковидос өмнө манай дээр нэг жил 19 орноос ирж хүмүүс эмчлүүлсэн байлаа. 19 нэг жилд. Нэг жилд. Ковидын өмнөх жилүүдэд. Одоо ковидын харин 3-4 жилд ингээд саарчлаа. Одоо бас нэг 10 гаруй орноос ингээд энэ зүүн нэлээд олон газраас одоо ирж эмчлүүлэх гэж байна. Тийм учраас энэ гадаадынхан бол өнөөдөр дорны уламжилт ангаах ухааныг бол маш их сонирхож байгаа. Нэгдүгээр. Хоёрт нь тэр юу яаж байгаа? Органик жинхэнэ одоо байгалийн натур ийм эмчилгээ нь Монгол байдгийн гэдгийг чинь тэр англичуудын хийсэн Medicine Buddha гэдэг киногоор ч одоо дэлхийн 40 гаруй оронд ингээд гаргаж ирсэн. Тэрийг яс улсууд ноднон тэрний урд жилүүдэд одоо надаар ирлээ. Танай тэр киног үзсэн, тэр их гоё кино байсан. Тэгээд тэрийг одоо тантай уулзах гэжээгээд зарим бүр тэрийг үзэх гэсэн жуулчд хүртэл ирсэн байснууд нь энд группээр яг надтай уулзж ирсэн. Тэгээ ингээд яг тэр кино ч юм бол Монголын уламжилт нөгөө монголчуудыг бас дэлхийн 40 гаруй оронд ингээ гаргана гэдэг чинь бас Монголын өв соёл түүхийг бол танилцуулаад байгаа гэж одоо ойлгож байгаа. Тэглгүй яах вэ? Тэрнээс гадна манайд бол Францаас Отчмарын их сургууль Францаас ирж хүн сураад төгсөж ирсэн, Польшоос ирсэн, за Балгаараас одоо хүн сурсан.
халимаг туваа бүрээд за тэгээд одоо сүүлийн үед энэ Гятаас өвөр Монголоос оюутнууд ирж энд одоо бакалавр, магистр, докторийн сургалтанд одоо хамрагдаад явж байна. Тэгээд хуучин манайх юм байж энэ манай орон хийдүүч нь бол яг хийдийн жаяг дэглэмээр яваад хийдийн гороон дотор номоо үзээд тэгээд хийсэн зохиол бүтээлүүд нь дэлхий рүү түгж ийж тэгээд зарим эмчнэр нь гадаад дотоод яваад ингэж ийж одоо бол бид нар энэ их мэдлэгийг хав дард суухаасаа илүү түмэн олон түгээх юм байна. Яагаад би тэгж ийн өгөхтөр нэг юм вакуумсан сургалтаар явж исэн лам нарыг устгахтал тэр бүгд устчих жоохгүй. Тийм тий. Одоо бид нар ард иргэдэд сургаад лам нь байна уу, энгийн хүмүүс байна уу, ингээ гадаад дотоодод энэ сайхан багш нарын өв уламжлалаар дамжуулсан жүд дамжлагтай энэ ангаах ухааныг ингээд заагаад өгчих юм бол дэлхийд энэ үлдэх юм байна л гэж би харж байгаа. Тийм учраас Отчмаран их сургуулийн зорилго, энэ төвийн зорилго бол ер нь энэ уламжлалт ангаах ухааныг одоо дэлхийд гаргана л гэсэн ийм зорилготой явж байна. Энэ ч одоо бас тодорхой хувь нэмрээ бид нар олдсон. Одоо энийг цааш нь бол төрийн бодлого 20, 30, 20, 50-д бол Монголын уламжлалт ангаах ухааныг дэлхийн брэнд болгоно гэсэн энэ төрийн одоо бодлого явж байгаа. Эндээ төрн туслаад тэгээд мэрэгжлийн хүмүүсээ одоо ингээд дэмжиж ингэх юм бол энэ дэлхий рүү гарах цаг бол болцсон байна. Тийм учраас энэ залуучууд одоо энэ гадаад дотоодын олон сайхан сурах гэж байгаа хүмүүстэй монголчууд нийлээд тэгээ Отчмаран их сургуулийн тухайд хэлэхэд энэ Монголын уламжлалт ангаах ухаан дотор хамгийн өндөр зэрэглэлийн мэрэгчлэнүүдийг бэлдэх сургууль гэдгийг би Монголын ард түмэнд өнөөдөр танай энэ нэвтрүүлгээр дамжуулаад сонирдуулчих. Яагаад би тэгж хэлж ийнэ гэхээр 1990 оноос хойш энэ сургалтууд 7 сургууль бас сургалт явуулсан. Гэхдээ би энэ 7 сургуулийн сургалтыг одоо 3 дахь засуулах гэж байна. Сургалтын хөтөлбөрөөр програм болохгүй байсан. Тэгээд 12 онд би одоо бас та нарын нотчиг энэ шүн мөнгөний үзүүлээд орчин цагийн ангаах ухааны одоо тодорхой хугацаанд заагаад ингээд яваа гээд 12 онд Хүрлбаатар сайд байх үед би энийг бас хөндөд тавьж ирсэн. Сургалтын хөтөлбөрийн 31-ээс 32% нь уламжлалтын ангаах ухааны мэдлэгийг халтууртад заачаад тэгээд бусдад нь Европ ангаах ухаан нөгөө дээд боловсролтой хүний үзэх юмнууд бүгд сургуулиуд авь адилхан орж байгаа. Тэр юмнуудыг үзээд яасан одоо манай энэ салбарт бусад отчоос бусад сургуулийн төгсгсөн 2500 мэрэгжилтийн энэ салбарт байхгүй байгаа шүү. Тэгэхэд 1142 хүн одоо энэ салбарт ажиллаж байна гэдэг 22 оны улсын зөвлөгөөнөөр гарсан. Тэгтэл тэрний 870 нь отчихсан байна. Тэгэхээр энэ Отчмаран их сургууль бол Монголын уламжлалт ангаах ухааны жинхэнэ ирээдүйн алдартангуудыг бид бэлдэж байгаа. Энийг бас Монголын ард түмэнд сонирдуулъя. Ер нь юмны сайн мууг одоо мэдэх хэрэгтэй. Барааг хүртэл сайнтай муутай тий. Тэгвэл бид нар ийм имийг одоо явуулсан. Энийг би бас чин зүрх сэтгэлээсээ Монголын ард түмэнд хэлэх ёстой гэж бол бодож явдаг. Тийм учраас Отчмаран их сургууль бол өнөөдөр Монгол улсад уламжлалт ангаах ухааныг ёстой цогц шиг онол шүн бүх зүйлийн бүгдийн одоо 100% ингээд заагаад сургаад манай одоо 30 гаруй төгсөгчнөр дэлхийн 15 орнд ажиллаж байна өнөөдрийн байдлаар. Яг үнэ. Тийм учраас бол бид нар бахарх юм байна биднэрт тий. Энэ бол гэхдээ зүгээр болсонгүй маш их хүч хөдөлмөрөөр бий болсон шүү. Тийм учраас Монголын ард түмэн танай өөр хүүхдийн чинь энэ Отчмаран их сургууль бол яг үнэхээр хамгийн сайн нэн жасралтай төлөвшөлтэй өнөөдөр 21-р зуун зөвхөн монголчууд битгий хэл дэлхийн одоо хүсэж байгаа тийм өв соёл өндөр хүмүүжлтэй тэгээ мэдлэгтэй эмчнэрийг бэлддэг шүү гэдгийг бол бас шууд хэлье гэж бодлоо. Ер нь энэ бол бас нэг шудраг байх гэсэн тий. Юм болоо шудраг байх. Шудраг явууд. Манай ном бол өөрөө шудраг шүү дээ. Бурхны ном бол дэнцэгдэг болсон. Үнний ном. Тийм учраас би энэ үнний юмыг л барьж явсан. Одоо тэгээд энэ үр дүн гарч байна. Тийм учраас Монголын төр засагч гэсэн бас энийг эргэж харж тэгэхэд хүүхдүүдийн 6 жилийг үрсэн сургуулиудаар
Тэгвэл яагаад тэр хариуцлага тооцохгүй байна гэдэг асуудал ч яригдах хэрэгтэй. Тэ? Тийм учраас одоо би дахиад энэ уламжлалт хангаа ухааны сургалтын хөтөлбөрийг сайжруулах гээд байж байна. Одоо харин эрүүл мэндийн сайд, шин зориг, боловсролын сайд, энх хамгааллын энэ бүгдээрээ нийлжиж энэ дээр сэтгэл гаргаад одоо бид нар энийг дахиад засаад одоо залруулаач тий. Манай сургуулийг л дагж штэ. Өнөөдөр яг тэгж ирэх юм бол тэр хөтөлбөрөөр л одоо орж ийн. Ингээд ирэхдээ одоо хэрвээ тийм гомдолтой хүн байвал надыг энэ яриг сонсчвал гомдлоо гаргаж болно шүү. Тэ би шууд хэлж. Тантай ном хайж болно. Тэ гэдгээ бол шууд хэлье. Тийм учраас бид нэр зөвөө бас ойлгоод буруугаа ойлгоод зөв тийшээ явахтаа одоо бас нэг чигтээ болгомоор. Хамгийн гол нь одоо бид нэр энэ чухал юуг одоо дэлхийд гарахын тулд яг одоо уг үндэстэй нь одоо залуу үедээ хөвлүүлэх тэгжээж бол одоо эн чинь Монгол лангаа ухаан гэдэг зүйл бол цаашаага урт хугацаанд хол замыг туулах байхаа гэж би бас хувьдаа боддог. Тийм. Тэгэхээр энэ одоо бид нар ер нь бол ард иргэд маань уламж лангаа ухааны эмч гэдэг ингээд ихээр одоо судсаа шагнуулъя гэдэг ингэдэг. Тэгэхээр би тэндээс суд санчлагатай холбоотой бас юмнуудыг одоо тань мэдхүйн талаас бас юм асуух гэдэг юм л. Тэгэхээр ер нь хүний одоо орчинд Европ хангаа ухаанд бол биднэрт бол заахад бол зөвхөн пульсацл ерөнхийдөө одоо заадаг. За Монгол ангаа ухаан, уламж ангаа ухаанд яг энэ судсыг яг юу гэж авч үзээ. Тэгээд судс чагнахад л ерөөсөө хүний энэ одоо цав сул эрхтнүүдийн онцлогоо явуулчихын. За бүр нарийн дээр ярих юм бол үүлийн өрөөний хүртэл онцлдог гэж одоо бас үздэг. Та тэр талаас нь бас одоо манай үзэгчдэд тайлбарж өгөөч. Судс онцлогоо бол бас уламжлалт ангаа ухааны маш өндөр хэмжээний онцлогоо л да. Эхний үед бол онлын төвшөнд ингээд үзээд явж байгаа юм. Тэ? Одоо 3 суур хийний судас ямар байх вэ, шарын судас ямар байх вэ, бадганы судас байх вэ. За тэгээ цаашаа тэрэнд дэлгэрээд одоо шар хавсарсан байвал яах вэ? Зүрхний өвчний судлууд яаж яах вэ? Цус сав эрхтнүүд гээд үе мөч гээд ингээд бүгд ингээд явчихж байгаа. Чэжин би тэ одоо дунд би доод мөчний доод эрхтнүүдийн судас гээд ингээд бүгд ингээд явчихж байгаа. Энэ бол онлын төвшөнд ингээд заалгадаг асуудал. За тэр юу яаж ийн вөхтөр бас их одоо онцор заадан гэдэг л 7 гайхамшигтэй. Тэр бол одоо аав нэр чадахгүй бол хүүхдийнх нь судсыг ирүүлж хүүхдийн эрэхтэр нь хүүхдийн судсыг ороод аавыг оншлох. Тэр бол нэлээ өндөр төвшний оюун санааны юунд хийдэг ажил. Тэгээд тэр олон жил тэр онлынхаа тэр олон судснуудын очрыг одоо олсон хүн дараа нь судсны бясалгалд ордог юм аа. Судсны бясалгалыг хийгээд ингээд агшин төвшөнд явж штэ тэр чинь тий. Тэгээ судсны бясалгалыг хийгээд ирэхээр тэрний дараагаар яадаг юм бэ гэхээр илд мэдл товолдог. Тэр нь бол одоо бүр тэр үүлийн үрдэн юм уу? Эсвэл чиний наад өвчин чинь 25 жилийн өмнө тийм нас болжээ. Тэдэн жилийн өмнө чиний өвчин ингээ болжээ. Одоо ингэх юм явцтай юм байна. Ийм тавилантай юм байна гэдгийг бүгдийг зүгээр судас барайл хэлнэ. Тийм учраас л энэ отчмаранбуудыг хин нь ямар төвшөнд үзээд явж байгаа гэдэг бол мэдээж одоо тэр ангаа ухааны дөрвөн үндсээ одоо хамгийн түрүүд нэг цогцоор нь судлах хэрэгцээтэй тий. Тэгээд тэр байнга одоо отчмарын сургууль бол одоо 3 дугаар курсээс эхлүүлээд 1-р курсээс нь тэр судсын чагнахыг одоо 6 жил дадлагжуулж штэ. Тэгээ 3 дугаар курсээс нь эхлээд энэ эмнэлэг дээр одоо дадлага хийлгэж байна. Нөгөөдөл сайн хэмжүүлэх гэж штэ. Тий. Ингээд ирэхээр жишээлбэл нэг 15-20 жил ажилласан хүн тэр хооронд ямар олон судсуудыг одоо ялгааг нь мэдээд ямар өвчин дээр ийм байдаг гэдгээ мэдээд удирлынхаа судснуудыг мэдээд цул сав эрхтэнтэйгээ тохируулаа тий. Ингээд бүр тэр хүн чинь нэг барил сууж штэ тий. Тэрний дараа тэр хүн бясалгал хийцэн байх юм бол харин бясалгал хийцэн хүн бол би бясалгал хийцэн шүү гэж хэлэхгүй л дээ. Тийм баг. Тэгээ нууцлаа тэр тийм. Би нэг сонин төгс сонсч байсан. Богдын одоо Маранбыг тодруулах гад ийм одоо зүйл болж исэн гэд. Тэгээ өвлийн ордон дээр ингээд утас татаад ингээд одоо богдын одоо судсын бариулна гэд ингэж яхад төгсгөл хэсэгт нь дахианы одоо хөлнөөс нь холбогдсон байсан гэд.
Тэгээ тэр мааран бол одоо утас тэр ч одоо юу гэдэг юм бэ? Утас нэг тийм нэршил байсан. Ингээ утас татаад утсан дээрээс хүн ингээ нэг судсын чагнаж яхад богд маань одоо шувуу болчихё та гэд тэгжсэн. Тэгэхээр бүр тэр утсаар дамжуулж хүртэл хүн байж юу одоо тэр юу байж одоо зүгээр шалгаж ээж юу гэдгийг хүртэл мэдчихсэн. Тийм бас айхтар түүхүүд бас байдгийм билээ. Тийм тэр чинь бол нөгөө тэр би түрүүнд хэллээ шүү дээ. Өндөр төвшөнд ингээд ягаад ирэхтэр тэр нөгөө бяцлаглалын өндөр төвшөнд ягаад ирэхтэр нөгөө илт мэдлүүд бий болоод ирэхтэр тэрийг хийчихэж байгаа. Тийм учраас тэр чинь яаж ийн нөхдөд дээр үеийн их хүчтэй хаад мада чи үзэхдээ бас яг махан юун дээр нь одоо судасны онцлогоо ингэж үзэхээсээ илүү тэр сонтог гүйлгэж байгаа шиг гүйлгээд тэгээд тэргээр чагнадаг. Тэр нь бол яаж ийн нөхдөд нэг оюун санааны айгүй өндөр төвшин чагнаж байгаа байхгүй тий хүн харахтаа юу гэж дийдэг чинь тэр хүн тэнд сууж идэг энд байж идэг энэ худлаа юм ер нь энэ худлаа биш яг тэрийг хийж чаддаг болсон хүмүүс бол тэр худлаа биш тий ийм л юм байд. Тэгэхээр судасны онцлогоо бол бэлэг бүлгүүний төвшөнд байдаг юм аа л гэдгийг одоо хэлье тий. Тэгээд энэ дээрээс нь бас бод сэтгэл нин жасрлын сэтгэл бас их чухал байна. Тэгээд тэр чинь тэр судасны нарийн онцлогоо хийж бяцлахад бол тэр ямар бурхан ямар одоо манжил хамуу шинүүд одоо бүгдийг яаж одоо бяцлах уу тэгээд тэр нь хэдийн хугацаанд бүтэх үү яах уу гэд ингээд маш гоё сонирхолтой ном маш гоё сонирхолтой түүхүүд бий л дээ. Судасны онцлогоо тийм бяцлал хийцэн хүмүүс бол өстой алдартай судас чагнагч нар л байдаг л та. Ер нь бүр. Тэгэхээр одоо миний хувьд бол одоо орчин цагийн ангаа ухаанаар одоо суралцж ирсэн. Энд бол хүн гэдгийг 37 тэрлэн эс байна. За ингээд эс эргэтэн тогтолцоотой нэг юм бодгол байна гэд. Эсийн төвшөнд нь матери үзлээрээ ген генетикийн төвшөнд бол ерөнхийдөө судлаад яваад илүү матери талаас нь үзээд идэг. Гэтэл уламжлал ангаа ухаанд бол энэ чинь нэг талаасаа бодгол бие махбод байна. Нөгөө талаас энэ оюун санаа сэтгэл гэж юм байна гэд илүү өргөн цар хүрээтэй авч үзээд идэг. Тэгээ би төгсөж гарчаад ярьцлага хийгээд явж байхад манай яг оюутан байх үед ангаа ухааны сургуулийн захирал байсан багш маань тэгжсэн. Баяраа одоо бидний эрүүл мэндийн тогтолцооны салбарын тогтолцоо маань хүний их эмч байхгүй болчлоо. Эргэтний эмчнэр болчлоо. Зүрхний эмч, уушигны эмч, одоо бөөрийн эмч гэдэг юм. Гэтэл эн чинь бөөрийн салгаа тавьчвал эн чинь одоо хүнд хэцүү. Зүрхийн салгаа тавьчвал хүн амьдрахгүй. Тэгэхээр эн чинь хүн гэдэг чинь нэг юм бодгол байгаад байна. Бидний тогтолцоо бодгол талаас нь юусаа харж чадхаа болчихжээ гэд надад тэгжсэн. Тэгэхээр уламжлал ангаа ухаан бол эмчилгээний арга техник бол яг тэр нэг зүрхрүүнч гэдэг юм уу зөвхөн одоо илгийн нэмчлэн гэдэг зүйл бол байхгүй байгаад байдаг. Та энэ одоо бас онл арга зүйн талаас нь тайлбарч өгөөч. Тэгэхээр энэ бол бие болоод сэтгэл бол арга бэлэг шиг уйлдаад. Тэ нэгдүгээр. Хоёрт нь бол би одоо 5 махбодны хуультай. Намиш бол одоо бас 5 махбодны хууль. Тэн дээр сэтгэлийн намиш гэд ингээд 6 махбодтай гэж одоо үзэж байгаа. Тийм учраас хүн гэдэг амьтан өөрөө асар том судлагдах. Ягаад гэвэл биеийг одоо материалыг зүйл матери гэж авч үзэхэд нөгөө талд нь ухамсар сэтгэл гэд байж байна. Тэгтэл матери дотор ухамсар сэтгэл байгаад байгаа юм энэ цогц чинь хүн байхгүй юу? Энэ амьд организм байна шүү дээ. Тийм учраас амьд организм бол хамгийн том судлагдах. Тэгэхээр одоо яг үн чартаа манай уламжлалт ангаа ухаан бол би сэтгэлийг цогц ангаанаа л гэж байгаа. Цогцоор нь ангаанаа л гэж байгаа. Тэгэхдээ биеийн талаас ямар өвчин байна? Сэтгэлийн талаас ямар асуудал үүсээд ийм болов? Энийг мэдсэний үндсэн дээр тэр хоёрыг хамттана. Сая өөрөө чи ярьж байгаа юун дээр бол манай уламжлалт ангаа ухаан бол оройгоос хөлийн уул хүртэл цогцоор нь судалдаг ангаа ах. Тийм учраас бол бид нар бол энэ цаг үетэй нийлж бас энэ их том цогц ангаа ухааныг алдах юм бол сүүлдээ бол их эвгүй байдалд орно. Би бол одоо бол тэр цогц байдлаар нь эмчилж явдаг эмч хүн. Нөгөө нэг талаараа бол одоо яг наад саяын одоо зүрхний эмч, эрхтэн системийн эмчнүүд гаргаснасаа болоод дахиад энэ баруун болоод Японы чи ойлгочод ер нь одоо тэр
ерөнхий эмч гэдэг шиг одоо тэр эмчнэрээ бэлтгэх нь зөв юм биш үү? Эн чинь одоо болохгүй байна гэд ингээд байгаа байхгүй. Тэгээд эний чинь үүлийн үрийг одоо яг амьдрал дээр хүмүүс эдэлж штт. Тэр нь юу би одоо тэр тэгвэл хэлээдэг байл та. Нэг хүн зүрхэндээ тийм тавиулаа тэгээ игцэн байх юм. Тэгтэл нэг хүн чи бөөрэ авахгүйла игцэн байх. Бөөрэ авахгүйцсан. Цөсөө авахгүйцсан. Тэ? За тэгээд одоо янз бүрийн байдлуудаар хагалгаануудад орцсон. Шулуун бүдсэн гэсэн хотоодонд. Гэхдээ тэгээд тэр эрхтнүүдийг хэн нөхөх вэ? Хэн ч нөхгүй. Тийм учраас өнөө орчин цаг үед бол бүх эмчнэр ингээд 20 30 хэсэг болгоо 50 хэсэг болгоо хуваажсан байж байгаа ангаах ухаан болвол чиглэлдээ нарийнсан байж хийг бид өгөөсөхгүй. Тэрийг бол одоо өгөөсөхгүй. Гэхдээ энд бол асар том алдаа байгаа л гэж би бол харж байгаа. Бид бол яадаг юм бэ гэхээр цогцоор нэмжилдэг. Би өнөөдөр сахарын өвчтөнийг эдгэж байна. Бамбайтай ажиллаж байна. Бөөрийн дутагдaltaй ажиллаж байна. Тэгэхэд энийг яг эднэрийн одоо тэр нэг салбар болгож би авч үзэхгүй. Энийг би цогцоор нь эдгээгээд ирэнгүүт тэр хүн дахиад тэр өвч үүсэхгүй. Ийм байдаг байхгүй. Тийм учраас бид нар энэ Монголын уламжилт ангаа ухаан бол хүний бие болоо сэтгэлийг цогц хамттад нь ангаадаг. Хажууд нь тэр хүнд нөлөөлөд байгаа тэр гариг эрхсийн нөлөөлөл. Цаг хугацааны нөлөөлөл. Эдээ унд явдал мөр те ад дотгор гэд бас байна. Ад дотгор бол байгаа. Тэрийг бол ад гэнэ үү? Аль эсвэл одоо муу энерги гэнэ үү? Тэ муу хорлол гэнэ үү? Аль нэг утгаараа л ойлгочих болно. Тэгтээ тэр байгаа. Тэрийн талаас нь бол асар өндөр хэмжээнд бичсэн номнуудыг үзлээ. Тэгээд ер нь за энэ бол гарцаагүй юм байна гэдгийг чи амьдралын практикаас олж харлаа. Тэгэл заримдаа юмд одоо бууж өгөх юм биш үү? Эмч хүн чинь нэрэл яг л энэ байна даа л гэдгийг чинь мэдчихдэг тий. Тэгэл одоо хүмүүс өөрсдөө л тэрийг буруутуулсан л байдаг юм л да. Тий. Одоо орчин цагт бол 21-р зуунд ганцхан Монгол гэлтгүй дэлхийн нийтдээ одоо сэтгэлийн одоо шалтгаантай бие өвчлүүд бол маш их ихсэж байна. Одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч гэсэн энэ бол улам ихснэ гэж. Тэгэхээр бол ангаахынд бол психосоматик өвчлүүд гэдэг. Ингээд нэг юм зүрхэн дээр жишээлбэл ярих юм бол органик өвчлөл байхгүй. Тэгсэн мөртлөө зүрхэн өвдөл гэдэг, биеийн өвдөл гэдэг. Тэрний одоо ангаах ухаанаар яриад одоо эмнэлгээр ингээд яг бүх шинжилгээ хийхээр онц тодордоггүй. Тэгсэн мөртлөө зовирн байгаад идэг. Тэгээ ерөөсөө анхдагч нь сэтгэл үүдэлтэй гэдэг. Тэгэхээр яг энэ уламжлалт ангаах ухаантай холбоод ингээд ярих юм бол илүү бас энэ талууд дээр их үр дүн гараад ийнө гэж би бас хараад байна. Тэр нөгөө энэ яг одоо энэ удирдлтын холбоод ярих юм бол хаврын удирчид ингээд хий солио өвчнүүд ихсээл за талбай дээр гарч зогсоол янз янзын хүмүүс ингээд гадуур яваал ингээд эхэлдэг. Энэ ер нь уламжлалт ангаах ухаан талаар энэ сэтгэлийг болоод энэ удирдлтыг яаж ер нь холбож авч үздэг вэ? Тийм. Тэгэхээр манайд бол өвчний шалтгаанд нөлөөлж байгаа нөхцлүүд дотор бол дүү гэж цаг хугацаа гэж ярьж байгаа. Цаг хугацаа гэдэг бол тэр хүний нөгөө төрсөн жил, сар, өдөр, мянга тэр цаг хугацаатай холбоотой зүйлийг бас авч үзэж байгаа. Тэрнээс гадна бид нар улиралдаан тохируулж хоол ундаа, хувцаа, сэтгэл санаагаа ямар байлгах уу гэдг нь бас энэ манай ангаах ухаан хилээд өгсөн улиралдаа ийм хувцаа өмс ийм хоолоо ид ингээд сүүлийн үед одоо манай эмчнэр бас зөвлөгөө өгч л байна те. Нэгдүгээр. За тэгтэл яг хүний эрүүл мэндийн асуудал бол улирлуудыг дагаад бас сэргэх те бас одоо доошоо буух дайлангаа хаврын улирчин бол тэр өвлийн хүнд яжаад бадганы одоо уюуд гарч ирж байгаа. Тэр үуч оюун санаа тархинд байгаа бадган тархинд гэж байгаа. Тэгээд тэнд нөлөөлөл байж байгаа. Тэр хоёр хоорондоо айгүй холбоотой. Тэгжээд л хаврын сүүсаар зуны ихэнх сар хоёрч л нөгөө тижээлийн цаг гээд хамгийн одоо хүн эрүүл мэндийн анхаарч их цаг гараад ирж байгаа. Ингээд цаг үлрэл хүний эрхтэн системд одоо маш их нөлөөтэй байдал тэр өмсөж байгаа хувцс гэж одоо ярих юм байхгүй. Дураараа. Улирлаач мэдхээ болцсон. Ийм амьдралтай явж шít. Тэгвэл би нэг зүйлийг хэлье. Монголын уламжилт ангаах ухаан дотор энэ хүний сэтгэц, оюун санаатай холбоотой бүх зүйлүүдийг хамгийн өндөр авч судалсан салбар шинжлэх ухаан бол энэ уламжилт ангаах ухаан шүү.
энэ одоо тохиолж байгаа юмыг энэ мэрэгжлийн сэтгцийн эмнэлгүүд бидэнтэй яаж том судалгаа хийлгэж дэлхий рүү цацах ийм боломж биднэрт байна шүү. Хоёрт нь би одоо гадаадын болоод дотоодын төрхөөс болсон сэтгцийн өвчнүүд тий төрх явцдаа алдаа хийсэн. Тэгээд төрсний дараах алдаа хийсэн. Тэгээд энэ сүүлийн үед одоо энэ утасны дон, утасны хэрэглээ, энэ дэлгэцийн хэрэглээ, энэ бүгдэд одоо сэтгцийн өвчтэй болоод амьдралаа үрээд 10 хэдэн настай, 20 хэдэн орчим настай бүр тэрнээс сүүлийн үед одоо бүр настай улсууд тийм юмд орж штт. Энд чи одоо гажиг тогтолцоо яваад эхэлсэн байгаа байхгүй. Тийм учраас энийг одоо орчин цагч гэдэг энэ цаг хугацаа байсан уу байсан. Ямар ч хугацаанд цаг хугацаа байдаг. Гэтэл одооны хүмүүс өөрсдөө хэрэгжилж байгаа үйлдэж байгаа үйлдэлүүд нь буруу байгаа байхгүй юу? Тийм учраас тэр үйлдэлүүдийг хамгийн сайн засдаг юмыг би олон сэтгэл санааны хүмүүсийг эдгэж өглөө. Одоо тэргээр нэг бас нэг баримтат кино хийдэг ч юм уу гэсэн бодолтой байгаа. Ингээд тэр хүүхдүүдэд тусалж илээ. Тийм учраас эцэг эхүүд минь одоо тэр хүүхдээ утасны хэрэглээгнээс салга. Тэ. Хоёрт нь энэ хүүхдийг одоо эрүүл өсөхдөө эцэг эхүүд маш их анхаар, тэр эмээ өвөө нь анхаар танай хүүхэд 25 хүртлээр эрүүл өсөөд 30 нас хүртлээр эрүүл явах юм бол хэдэн жил цаашаа явах бүх эрч хүч тэнд бий болдог. Тэгтэл хүүхэд наснд нь ачааллаар дараад энэ болохгүй юмар тоглуулад тэгээд сэтгцийн тийм төвнээгөө болгож өгөөд явахтар 25 30 хүрсэн хүүхэд ч гэсэн өнөөдөр ажлын чадваргүй болж шít. Тэгээд энэ нийгэм яад оройтох вэ? Энэ чинь аюултай шít. Тийм учраас энэ дээр Монголын төр засагч анхаарах хэрэгцээтэй, эцэг эхүүд бид нар бүгдээрээ анхаарах хэрэгцээтэй юм байна. Би одоо цаашдаа энэ яагаад энийг ярьж байгаа нөхдөр тэр одоо бас нэг юм байгаа шүү дээ. Одоо юу нэг саажилт хөөхөд төрөлтөл саажилттай л гэж байна те. За тэгэл нөгөө сэтгцийн өвчнүүдтэй төрж байна те. Энэ өвчнүүд бол ихийн хэвлэлд болоод байгаа шүү. Тийм учраас би эмэгтэйчүүдийн эмчээс илүү энэ төрөх насныханд би зөвлөгөө өгье гэж бодож байгаа. Энэ яг амьдралтай зөвлөгөө би өгнө. Кейстэй зөвлөгөөнүүд өгнө. Тэгээд ирэхээр эдгээр тэр төрөх явцдаа ихийн хэвлэлд ураг тогтсон өдрөөс эхлээд төрөн төрөл ямар сэтгэл оюунтай байх уу, ямар саруудад нь юуг анхаарч явах уу, юуг чи идэж ууж яхан зөв, тэгээд ямар хэмжээний оюуны өндөр төвчний хүүхэд ингээд би төрүүлээд ингээ явах уу гэдэг чинь бүр нарийнаас нарийн нууц номнуудад байна. Би тэрийг судалсан хүн. Тийм учраас би тэрийг дэлхийд түрүүнд хэлсэн шүү дээ. Ер нь энэ эрдмийг нуухаасаа илүү хүнд сууршуулах нь зөвтэй юм байна л гэж. Би энэ дээр бол одоо амьдралдаа их юмдаар мэдлээ шүү дээ. Тийм учраас бол энийг Монголынхаа ард түмэнтэй хуваалцах юмсан гэж бодох юм. Тэгтэл тэгэл нэг лам юм ярина энэ дээр юу л энэ лам нар юу мэдгийг юм шүү дээ энэ. Инхтэр чи одоо нөгөө эсрэг буруу үзэлч их буруу өөрөө их лайланчиг хурааж байгаа тийм зүйл байгаа. Таны түрүүн хэлжсэнээр одоо би сүүлд нэг юм судалгаа харж Монголд одоо төрсэн эмэгтэйчүүд хоёр эмэгтэй тутмын нэгэн сэтгэл готрол сэтгэл хямралтай байна гэдэг юм судалгаа байна. Тэгэхээр нөгөө уламжлалгаа ухаан дээр эмэгтэйчүүдийн одоо төрсний дараа нэг савны хий хөөрнө гэл ингээд юм яриа байгаад байна. Энэ яг ямар учир байгаад байна? Энийг ер нь яаж одоо урьдчилан сэргийлж явах хэвтэй? Яаж эсвэл хэрвээ юм өөрчлөлтүүд гарч ивэл одоо ангаах хэвтэй байт юм бол. Тэгэхээр хүн ихийн хэвлэлд ураг тогтсон үеэс эхлээд 72,000 судас мэдрэл бүрддэг. Хамгийн одоо төрөн төртөл төрснөөс хойш нэг хэдэн сар бүрэн гүйцэд болно. Тэр хугацаанд одоо яаж биеийн гоё авч сэтгэлийн гоё авч явах вэ? Хоол ундаа зөв тохируулах уу гэдэг дээр л энэ хүмүүс сурчих юм бол энэ асуудлууд алга болно. Тэгж чадахгүй болчихдог. Тэгээд тэр савны хий гэдэг чинь өөрөө төрөх явцдаа айгүй тийм сэтгэлийн хөөрөлтэй байна. Энэ усууд хиймэл. Одоо жишээлбэл эцэг хинч мэдгүй. Даялангоо одоо бид нар яаж ийн нөхдөр төрхийн одоо 31-ээс 35 дахь 7 хоног бол хамгийн их зэгтэй үе. Энийг бүр маш сайн сургалт оруулж ярьж өгмөр юм бэл. Би тэрний талын номыг үзсэн. Нэлээд нарийн ном үзсэн. Тэгээд ингээд ирэхдээ тэр хооронд
аль сардаар тэр юу тэгэнгүүт тэн дээр алдаа болж байна. Төрхийн явцад алдаа болж байна. Төрхөөс өмнө нөгөө олон хийнүүдийн асуудал байдаг байхгүй юу? Тэр чинь нөгөө үндсэн 5 хийнээс гадна бас янлагийн гишүүний 5 хийгээд ингээд айгүй олон хийн 101 хийний асуудлууд тэнд ингээд бий болоод явчихж байгаа. Тэн дээр ямар юуг нь дараад ямарыг нь одоо тэнцвэржүүлээд ингээд эрүүл төрүүлэх үү гэдэг нь бидний атханд байна. Энд би тийм хүмүүсийг зөндөө төрүүлж илаа. Хэд хоногийн өмнө нэг хэдэн им өгнө. Нөгөөдгөө уучна. За чи төрснийхээ дараа энийг уугараа гэхээр нөгөө шавхаргын 8-аар гой цэмбилээд өгөн те. Ямар нэгэн мем геста цаашдаа үүсэхгүй. А тэгээд яаж ийн өгөхдөр нөгөөдөг чинь нөгөө сэтгэлийн тэр юмнууд одоо байхгүй болчихно. Нэг 15 хоног юм уу энэ төрснийхээ нэг 2 хоногийн дараагаар нь уугараа гэдэг ингээд зөвлөө. Энэ бол бүр миний хувьд л баталсан. Энэ бол өстой гайхалтай юм байна гэдэг. Тэгэл харин би одоо тэр Монголынхаа ард түмэнд энийг нэг ярих харин наач сайн гой сэдв байна. Тэгээд яг үнэ. Тэгээ би бас ингээд хараад өгөх. Одоо ингээд хавар болонгууд улир цолигдог байхад залуу охтууд ингээд шагаа гаргацсан шаахан өмсөөд бугуугаа гаргацсан бараг л бодволхтой ингээд яваад. Тэгээ би халаглаад ингэж болохгүй шүү дээ. Тэгээ ирээдүйд одоо өөр хөхт одоо тэг хэмхтэн өөрөө ирүүл байх хэрэгтэй. Энэ хэсэг чинь одоо бид модын хамгийн гол одоо эрчмээ алдж яадаг цэг байдаг юм аа гэл ингээд хэлэхээр одоо хувь хүний эрхийн асуудлаа гэ зарим нэг нь тэгдгийн зарим нэг нь их сайхан хүлээж авна. Та бас яг энэ зүйл дээр нөгөө эдийн ундаанаас гадна энэ хувцс их чухал шүү гэдэг үнцгийг та бас сайн хэллээ шүү дээ. Энэ дээр та бас тийм учраас Монголын ард түмэн бас нэг юм одоо юм шудраг яриг бол бас нэг шин байна. Ер нь яг бодиттой амьдралын үннийг дагахгүй явдаг та болвол өвдөд зовхтой тэрийнхээ юмыг өөрөө одоо бас идлээд явахта хэн нэгнээс битээ буруу үзэрэг хэлчих. Тэ одоо бол тэгчээд хүмүүс зөв юм хийж яхад тоохгүй мөртлөө яг тэрийг идлээд ирэхтэр эмч эмнэлгийнхнээс тэгэл хажуудахтар аав ээжээсээ ч юм уу тэр ахан дүүсээс гим хайгаад эсвэл хамт олноосоо гим хайгаа явчих юм. Ингэж одоо болохгүй шүү дээ. Бид нар ийм байж амьдрахгүй. Энэ бол зарчмын амьдрал шүү. Хүний амьдрал бол нүгэл буян гэдэг хоёр юмдаар дэнслэгж байгаа амьдрал шүү. Тийм учраас зөв амьдрцгаая. Тэ? Тэр сайн замаар нь бүгдээрээ явах хэрэгцээтэй байна. А буруу замыг нь бол одоо бид нар хаах хэрэгцээтэй. Тийм учраас одоо би түрүүнд хэлээд байна шүү дээ. 100 хүүхдүүд ингэдэг байхгүй. Яг нэг 11 үед ингээд нэг 100-ны халуунд нэг нэмгэн юм өмсөд гарах юм. Тэгэнгүүтээ салхи гарна гэж мэдэхгүй байгаа байхгүй. Өдөр салхилаа шүү дээ гэж мэдэхгүй. Тэгээд одоо жишээлбэл тэгдэл үдээс хойш нь бороо салхилахтаа нөгөөдөг чинь маш нэмгэн гоцтой гарсан хүн чинь тэр бороо хүүтэн бороо зохиулаад маргааш нь ханиад тэгэл хоолой нэвдлээ инглээ гэл. Гэхдээ юусоо өөрсдийнх нь ухамсарын доройтлоо байгаа шүү дээ бид нар. Тийм учраас энийгээ засах хэрэгцээтэй бид нар. А нөгөө нэг талаар бол би нэг юм хэлье. Энэ цаг улирлын юмыг айгүй энгийн маягаар хэлчих. 100 одоо оройн ингээд хүмүүс юу яадаг байхгүй. Гадаа суугаад яриад ингээд суудаг шүү дээ. тий. Тэгтэл даалж болохгүй. Зуны улирал мөртлөө хар чиг унана гэж байдаг. Тэрний хөдөөнийхөө мэднэ. Бид нарыг дээр үед байж хахад хар чиг унахаас өмнө морины тохом аав гэдэг. Эмэли аав гэдэг. Эсвэл бүр их оройтсон болвол тохомтой ингээд тэр морийг тохмыг ингэж яачаад тэгээд тэр чи яаж ийн нөхдөр өдөржин зуны халуунд хүн чи бас нэг чихардаг байхгүй нэг жоохон халуун яваад байна шүү дээ. Тэгтэл яг оройны сөрөг унаад тэр чи хүүтэн салхины урсгал орж ирж байгаа. Тэгэнгүүт нэг халуун хүүтэн хоёрын гавсар болоод ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг одоо түрүүний өөрийн чинь хэлдэг энэ бэлхүүсээр дараад араар дараад ирэхтэр урдаасаа гал төлсөн галын хажууд сууж байгаа мөртлөө араасаа дарангууд тэнд өвчин үүсдэг байхгүй. Тийм учраас бол энийг одоо монголчууд зөвхөн морины имэйл аав гэдэг дохмын аав хар чиг унлаа гэдэг чинь яг бидний эрүүл мэндэд холбоотой асуудал шүү. Тийм учраас манай энэ уламжилт ангаах онц нь бол байгаль ертөнцийн хамгийн нарийн хуулийн дээр бас нэг хэсэг нь зохиогдсон учраас хүн байгалийн одоо тайга
уялдаатай яаж амьдрах уу гэдгийг хамгийн өндөр хэмжээнд аваа судалсан ангаах байна шүү дээ. Тийм. Энэ бас ангаах уламжлал ангаах нэмийг сонирхоод ингээд явж хахад бушгалсан бас их хайхтар зүйлүүд байна. Одоо цаг зүүн болоход хижиг самуу өвчин дэлгэрнэ гэдэг. Тэгэхээр хижиг самуу гэхээр одоо бидний ертөнцийн цагийн хэлээр бол одоо энэ халдварт өвчин, цар тахлыг хэлээд байна шүү дээ. Тэгэхээр яг энэ зүйлүүдээр мамтгдсан эмнэлгийнхэн одоо 5-аас оройлоод ингээд орж ирсэн. Бүр хуучин бол нөгөө хаан ханиад одоо H1N1-ийн үед ч тэр сая сүүлд ковидын цар тахлын үед бол бас энэ уламжлал ангаах ухааны яг энэ аргаар бас имчилсэн юм түүхүүд байгаа. Тэгээ энэ талаас бас нэгт ер нь хижиг самуу өвчин гэдэг зүйл энэ бас судар номонд юу гэсэн байдгийг. За тэгээ та бүхний бас яг энэ имчилсэн түүхүүдээс бас олцооч. Тэгэхээр тэгэхээр энэ цэвүүн цогтлол гачин өвчин үүснэ гэдгийг одоо бурхтууд бошгонд хэлсэн. Тэр нь яаж ийм нөхдөр амьтдын өөрсдийнх нь хийж байгаа үүлийн өрөөд их буруутна гэж байгаа. Үүлийн өрөө муу тийшээ буруутаад ирэхдээ тэрийг дагаж лус савдаг, лус 8 аймгийнхан хямардаг юм байна. Тэрнээс бол тэд нэр лусчин бол маш их нь байгаль ертөнцид лустууд бол маш их нян вирус, бактериуд тэд нар хадгалж байгаа. Тэд нар ингээд байдаг байхгүй. Тэднэрт байдаг. Тэрнийг харааны мэдрэмжээр юм уу эсвэл одоо амьсгалын уураар ч юм уу ингээд тараадаг юм байна. Энэ аюулууд их болно гэж байгаа юм. Тэрнээс гадна энэ байгаль лус хоёрын хоорондын тэнцвэрт байдал алдагдсанаас болж энэ байгальдаар бол асар олон одоо усны аюул, газар хөдлөлт, салхи шуурганы аюул бий болно гэж байгаа. Тийм учраас бид нар бол тэр байгалийн болоод тэр лус савдгийн хорлолыг бол ямар том шинжлэх ухаан байгаа ч дийлэхгүй юм байна гэдгийг би одоо энэ номнуудыг хараад за ийм л юм байна л гэж одоо ойлгож байгаа шүү дээ. Тийм учраас халдварт өвчний тухайд бол манал урхан анх бурхан багш манлын жүдийг айлтахад манал урхны айлдвар тэр тусмаа 8 их манал гээд одоо 7 их манлын хамгийн цанлаг өр яндаг үлжийн жалбуугийн хамгийн ихний айлдвар тутан бол халдварт хижиг, халдварт өвчин гээд зарлигласан. Тэр нь юу гэж байгаа юм бэ гэхээр ирээдүйд хүн төрөлхөөтөнд хамгийн их аюул бол халдварт өвчин болно гэж байгаа. Тэрнээс гадна хорийн өвчнүүд гэж байгаа. Хорийн өвчин их дэлгэрэн шүү гэж байгаа. Яаж ийм нөхдөр энэ олон хими элементүүдийг хооронд нь бий болгоод тэгээ хүн сайн гээд өгчдөг. Тэгтэл тэр чинь хор шүү. Энэ хорийн өвчин асар их дэлгэрхтэр хүн төрөлхөөтөнд их гай болно. Тийм учраас тэр хорийн тэгээд найруулсан хор гэдэг бүр дотроо байгаа шүү дээ. Одоо ч гэсэн энэ юуны хими дайн юм уу энэ чинь бол одоо найруулсан хороос л гарна шүү дээ. Энэ бол бий болно. Одоо энэс их болгоомжил гэсэн ийм номнууд ихтэй л дээ. Тэгээд тэрнийхэн талаар бол ингээд айгүй их мундаг онолуудыг хэлсэн. Ямар ч халдварт өвчин ийм онолоор үүснэ гэдгийг нь бол онолыг баталсан. За энэ онолоор үүссэн өвчин ийм шин тэмдэг гарах юм бол ийм чиглэлээр одоо өвчин болно. Ийм үндсэн онол нь юм байна. Тэрнээс салбарлаж байгаа онолууд болоод тэн дээр гарч ирж байгаа шин тэмдэг болоод бодит байдал яг юу вэ гэдэг дээр нь бид нар ингээд үзэхдээ өнөөдөр зарим өвчнүүд нь дээр үсч гарч ил байсан юм байна. Одоо үед гарч ил байгаа юм. Дараачийн он жилөө ч гэсэн дараачийн 23, 24, 25 дугаар зуун гэдэгт чинь бол одоо маш их бол. Сүүлийн 5,000 жил гэдэг чинь одоо нэг 1500 жилийн дараа бол ер нь энэ замбуулын ертөнцийн хамгийн аюулууд бий болно. Хамгийн аюулууд одоо хүний зовлон улам их ихтнэ. Тим нүүдийг одоо бошгуудад одоо зөндөтэй айлцсан. Тэгээ бид нар бол яг хөхтөр H1N1 гэдэг өвчнөдийг бол 2009 онд манай эмнэлгээс 4-5 эмчнэр орж тэрийг одоо Хөрлөбаатар сайдын үед зөвшөөрөл олдоод көсөөтөр одоо бид орж илээ. Тэгээд наана нь эхлээд нэг өвдсөн хэд 3 хүн авч ирсэн. Дараа нь бүр одоо яг маргааш эрүүл мэндийн яамных нь одоо тэрчний прогноз байгаа шүү дээ. Одоо маргааш нөгөөдөр энэ хүн өөх магадaltaй юм болсон. Маргааш нөгөөдөр хоёрын хооронд өхнө гэсэн магадaltaй хүнийг бид нар сэхэнд нь аваад эмчлэл тэгэл идгэсэн шүү дээ. Тэгээд тэр зүйлд хүмүүс дотроо ч гэсэн халдвартад байсан эмч соёлогч нар өвдсөн байсан. Тэр бол их аюултай өвчин.
Тэгэхээр тэр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүн одоо манайх нь л тэнд хажууд нь байсан байдаг. Орж ирчээд Tamiflu гэдэг юм хоёр давхарлаад хоёр доозын дахид нэмээд өгөхт нь бид нэр аваад тэр хүний эдгээгээл өгсөн. Тэгэл сайхан болоод гарсан. Тэгэл тэр үед хүмүүс тэгжсэн. Нөгөө сэрэлт канаа чинь тэнд эсэргээрээ болчлоо гэх хүмүүс тэгжил байсан. Сая үйл бол ковидын үед бид нар 19 оны сүүл рүү би 20 оны ихээр одоо бид нар орё гэж одоо хүсэлтэд би их л тавьж исэн. Дараа нь манай яамныхан Сарангэрл сайд тэр үед бид нарыг авч уулзсан, уламжилтын хүмүүс орж уулзсан. Тэгээ сайдын коллегтэй нүүр тулаад уулзж итэл манай уламжилтынхныг одоо ингээ идгээж чадах уу гэд ингээд яриад байж итэл юу яатсан байхгүй юу. Манай нэг хэсгийн доктор профессорууд нь за яг хөнгөн дөр нь л бол орно гэсэн юм яриад. Тэгтэл би болохдоор хөнгөн хүндөвтөр бүгд дээр нь орно гэдэг. Ангааж чадна гэдэг. Тэгэхээр одоо тэр чинь мэдээж сайд ус төрий чинь гайхна үсттэй. Ингээд мэрэгжлийн улсууд нь санал бодол зөрөөд шүү дээ. Тэгээд энэ хойшлогдсон. Хойшлогдож явж байгаад би тэр мөнгө сайхан сайдын үед нэг 10 сар хүлээсний дараа ер нь би энэ рүү орё. Одоо та нарыг зөвшөөрлийг өгч байгаа хэрвээ зөвшөөрөл өгөөд одоо эргэлзээтэй байх юм бол би гар хөлийн өсгөө өгье. Эдгэж чадахгүй бол би тэр ямар юм байдгийг тэрний нүүрээд явна гэдгээ сайдад утсаар хэлж ийлээ. Тэгтэл тэгээд харин надыг энэ ковидыг эдгэх талдаар нь зөвшөөрөөд цэргийн асуудал руу орсон. Тэгээ бид нар бол тэрийг үүргээ биелүүлээд 3 сар дотор бүх хүмүүсийг бүгдийг авсан 70 хэдэн хүнээ эдгэж өгөөд нэг хүн дээр нь ихэд нэг 92 мянган төгрөг 95 мянга ч үлээ. Зарим нэг хүмүүс дээр нэг 200 хэдэн мянган төгрөг гараад ингээл бид нар эдгээгэл өгсөн шүү дээ. Эдийн засгийн хувьд ч гэсэн хэмжтэй болсон ба шүү дээ. Гэхдээ ерөөсөө тэгээд энийг чи авч үздэг юм билий. Би өстө гайхчлаа. Бараг тэгээд тэрний дараа энэ улсууд чинь нөгөө замыг гаргаж илээ. Ээж нэг дээр чи бид нар зам гаргаж өгч илээ. Тэр үлүүд хэн ч ороогүй ээж нэг дээр. Тэгээд сая ковид дээр бид нар зам гаргаад өглөө. Тэрний дараа бидний араас л тэгэл тэр хүмүүс янз бүрийн Европ нэг эмтэйгээ холиол барайл тэгээд заримуд нэг вакцин гаргаад ингээл явцгаасан шүү дээ. Тань нь бол энэ бурхны одоо номонд бол бошголцсон байдгаа байд. Тэгэхээр бас энэ уламж сангаа авах маань ер нь бол судар тарны ёстойгоо их холбогдож явдаг. Тэгэхээр яг энэ одоо хэцүү ийм цаг үед ер нь ард иргэд маань ер нь тарин талаас ер нь ямар тарныг тоолж ивэл чухал байдгийг та энэ талаас нь бас ард иргэдэд хэлж өгөөч. Тийм тэгэхээр бурхны шишин бол одоо судрын болоо тарны шишин гэдэг ингээд хоёр яригдчихэж байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь судар тарны шишин сүмбэрлээд одоо явдаг. Тэгтээ одоо энэ игэл ардууч байлаа, лам хуурагч байлаа гэсэн хүн төрөлхүүтэн болж л өгвөл ямар ч тохиолдолд тарин уншчихвол маш их чухал. Тэр таринууд бол кодлогдсон байдаг. Тарны код бол 10-60 зэрэгтээс ингээд кодлогдсон. Ийм код юм байна. Тэгэхээр тарин бол яаж ийн үхтэр би хэл сэтгэлийн үйлдэлүүдийг цэвэрлж идэг. Хүний өвчин зовлонг нэмгэлж арилгаж идэг. Зүрх судасны бүх цогц системээр энэ үйлчлэгийг үзүүлж идэг юм аа. Тэгээд тэн дээр нь арга болиг, хоосон чанар, шүтэн барилдах уу, бэлэг бэлгүн, бурхтын одоо нөгөө ерөөлийн хүч. Ийм олон цогц хүчнүүд нэг дөр кодлогдсон. Энэ бол яаж ийм нөхдөр бүр хоосон чанарын төвшөнд одоо онлын төвшөнд кодлогдсон. Ийм зогц зүйл бол тарны ухаанд байгаа юм. Тийм учраас монголчууд би өмнө хэлж л байсан. Одоо бас мартчихаагүй байлгүй. Зарим нь санаж ер нь санаж явах хэрэгтэй. Бид нэр одоо яг ингээд Монголдор одоо хурал номнуудыг уншиж эхэлж штэ тий. Гэхдээ энэ бүгдээрээ тэгж уншигдаж чадахгүй бах уу. Яагаад гэвэл тарны бурхтууд ингээд тарныг одоо ингээд амьтны тус одоо оюун санаанаас адс жандаараа гаргаж штэ. Тэгэнгүүт тэр чинь нэг
бурхтуудын тэр гэгэрлийн төвшөнд код байна да. Тий. Тэр кодыг хүн төрөлхүүтэнд ямар кодоор хүргэх вэ гэдэг асуудал тэр байсан байхгүй юу? Тэгэнгүүт тэр олон хэл дотроос санскрит хэл. Энэ сайтар номлогдсон. Хутагт хэл одоо тий. Энэ авийн зүүдээр одоо аваачиж ингэж бичигдэх юм бол энэ үр дүн нь нөгөө код нь ямар ч үйл гэсэн одоо 100% хэмжээнд одоо ингэж үйлчлэх юм байна гэсэн байдаг. Бусад өөр хэл авийн зүүд оруулаад унших юм бол 3.2% чадал нь байхгүй болох юм аа л гэж. Ингээд айлтц. Тэгтэл өнөөдөр яаж ийн нөхдөр хүмүүс за ер нь ориг үнэхээр сайн юм аваад хэрэггүй юм байна. Тэрнийг одоо өөр хэлэнд болгоодог. Та нар одоо биднийг хуураад байна. Ингээд харийн хэлээр уншаад байна энэ төр гэд. Ийм л юм ярих юм биш. Тэгэхээр одоо тэгээд тарныг одоо дайлангой одоо манлын тарныг одоо их. Тэгэхээр бурхтуудын тарн би 60-аас дээш ингэдэг. Манлын тарн бол 10-80 зэрэг дээр хотлогдсон тарн шүү. Тийм учраас цөвөн цагийн итгэл болсон их 7 манал гэж одоо үздэг. Тийм учраас бол цөвөн цагт одоо бид нар амьдарч байгаа. Бурхан багшаас хойш 1500 жилийн дараа цөвөн цаг эхэлсэн гэсэн номч байдаг. Тийм учраас одоо 1000 гаруй жилийн цөвөн цагтаа явж байна. Одоо дахиад цаашаа нэг 2000 жил гэртээ яваа тэгээд энэ бурхан багшийн номлосон номны дагуу энэ ертөнцийн үйл ажиллагаа явдгийм байна гэж би бол харж байгаа. Тийм учраас энэ дээр бол яаж игээд нэг бурхан гончгсон нэг сэтгэлтэй байгаа ч тий. Хоёрт нь бити энэ үндснийхэн том өв соёл мэдлэгийг одоо бити өгөөсгээд байгаа ч тий. Өгөөсгээд байхдаа чинь бид хүртэл үгээ татчих шүү дээ. За төвөгдөх энэ хүнд юм хэлээч хэрэггүй шиг байна. Гэсэн маягтай болох юм ба шүү дээ. Тийм учраас бол монголчууд мань одоо манлынхаа тарныг одоо сайн ягаараа. Би Монголын ард түмнийг тарнаар соён гэрүүлэх гэдэг нэг тийм таринд ягаад нэг 200 гаруй мянган хүнд уг тарин тарааж заримд нь тарины тухай лекц уншиж ингэж л өгсөн байлээ. Одоо тэгээ хүмүүс заримдаа аваад хөрхий чэйжилсэн явж л явах юм. Тэгээд би тэр хүмүүст ч гэсэн Монголдо бас бурхан онцгсон мэгдээдлээ тарин уншиж ингэж явж байгаа нийт хүмүүс за тарин уншдаггүй байсан ч гэсэн бити өгөөсгээрээ нэгдүгээр хоёрт нь яаж игээ болцоо үйл энэ тарины ухаанаас бас сурд судлаарай. Тэгээд сурд судлаад өөрсдийнхөө буруу зөв хоёрыг ойлгох байлгүй те. Тэгээ хамгийн гол нь бол ямар тааш байл гэсэн тарин уншиж яваарай. Өөр хүүхдээ 3 муузын төрүүлчихгүй дээ гэж бодох юм бол аав ээж нь миний хүү уншиж яваарай гэд тарин хэлээд эмээ өвөө нь миний хүүд энийг уншиж яваарай гэж загтсан тэр аав ээж эмээ өвөгийн агуу их зарилгыг биелүүлж явуулсан олон сайхан буянтай залуучуудтай би бас уулзж явлаа. Тийм учраас тэр аав ээж эмээ өвөө сайн багш нарын хэлсэн сургаал ном бол хүний зүрх сэтгэлд одоо тогтдгийм байна. Тэрний хүмүүс хэрэгжүүлээд ингээд явж байгаа нь бол монголчуудын их амны гişиг юм байна шүү дээ. Тийм учраас монголчууд мань одоо бүгдээрээ л нэг эрүүл сарвал тэгээд бас оюун санаа их зөв баймаар байна бид нар. Хүний оюун санаа дотор л гэгэрл хүртэл тийм агуу оюун санаатай мөртлөө бид нар яах гэж энэ орчлонгийн нэг жижиг бузар нүглийн үйлээр өөрийгөө ингээд харлуулж өөрийнхөө оюун санааг сааралтуулж ингэж явж байгаа нь бол бидний л одоо бас нэг мэдлэг чадвар туцны л бас нэг шин тэмдэглэлтэй. За ингээд бит хоёрын ярилцлага ерөнхийдөө өндөрлөх төхөж байна. Тэгээд энэ ярилцлагыг ингээд яриад сонсоо сууж хахад бол Монголын сайхан өв соёлыг тэгээд үр хойчтой өвлүүлж байгаа танд одоо залуу хүний хувьд бас их талархаж явж байна. Тэгээд бас эрүүл их урт удаан наслаарэ гэж одоо бас танд хэлхийг хүсэж байна. Тэгээд бас энэ подкаст ярилцлагын одоо зочны урилгыг хүлээж аваад оройлогоо оролцсон танд биш хамт олонныхаа зүгээс талархснаа илэрхийлье. Тэгээ бас энэ подкастын ярилцлагын одоо төгсгөлийн үгийг одоо танд үлдээж байна. За та бүхний одоо Ерөөл Батар шохолтгоо гэж одоо ерөөё. Тэгээд яг та бүхэн ингээд Монголын ард түмэндээ бас ингээд зөв талаас нь хүмүүст юм хүргээд
тэг мэдээллийг дамжуулаад ингэж байгаа бол та нарын асар их одоо хүч хөдөлмөр цаг наргүй ажилтг юм байна. Тэрнээс гадна бас энэ орчин цаг үед бас энийг ингээд дамжуулаад өгөх ийм одоо тоног төхөөрөмжтэй энийг эзэмсэн мэрэгжлийн хүмүүс ингээд ажиллаж байгаа нь бол үнэхээр бахархалтай байна. Тэгээ танай хамт олон, танай гэр бүл, үр хүүхэд, танай одоо өөрсдийн чинь ирээдүйд хийх гэж байгаа бодол сэтгэж явж байгаа тэр сайхан бодол санаа үүс бүх нь одоо 15-ны саран адил одоо аривжин дэлгэрэх болтугай. Бүгдээрээ монголчууд бас эрүүл сайхан амьдарцгаая. Монголчууд минь одоо та бүгд л одоо бүгдээрээ одоо бас бурхны ач ивэл дор энэ экологийн агуу шашин оршин тогтнож байгаа Монгол улсыг одоо олж төрсөн ийм ховтой бодголууд шүү. Тийм учраас жижиг сэтгэлийнхээ марцдыг арилгаад бүгдээрээ одоо аж аргалтай, инээмсэглсэн, бүгдээрээ одоо зөв явдалтай ямар нэгэн одоо буруу зүйлийг бол одоо маш хурдан засаж ингэж одоо амьдрах нь бол бидний одоо их зөв одоо шинж бас амжилтанд хүрэхин үүд хаалга юм байна. Тийм учраас монголчууд бүгдд нь та бүхэнд урт наслаараа, удаан жаргаараа бүгдээрээ хиймэр цог золбоо 10 зүгтээ одоо дэлгэрж байхын ерөөлийг одоо өргөё. Баярлалаа та нартай. За тэр юу бол бат оршигээ. За ингээд цахим унш нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай.